Тэгээ энэ Тэнгэрий гэдэг төсөл өнгөрсөн жилийн 1 сараас ер нь үл эхэлсэн. 25 оны 1 сараас. 25 оны 1 сараас. Манай хэд нэг тайг явчаад ирээд тийшээ нэг ер нь нэг юм гоё санаа төрөөд байна. Тэгэд ерөнхийн нөгөө нэг одоо энэ жүрэн даяг гэд хоёр дууныхаа бүр дэмо аяыг хийчихэд шүлгээж бичээгөө. Тэгээд ер нь нэг юм юу яа үндэс агуулга гэдэг эргээл нөгөө нэг юу гэдэг Монгол өв соёл гэдэг рүү байх юм гэдэг үднээс манай хэд бол тийшээ 20 түүний бүрэлдэхүүнтэй явсан. За ажлын дараа подкастын энэ удаагийн дугаарт Ар Монголын алдарт манай баянаа ирсэн байна. За урилга хүлээж аваад ирсэн юм шиг баярлалаа. Завгүй ажлын дундор санал тавьсан дуучлаарай гэж. За одоо манай баянаа чинь рэпер таандрын менежер. За энэ рэпер таандрын менежер гэдэг ажил хэзээс эхэлвэ? Ковидын дараа 2020 оноос эхэлсэн юм байна. Таандар гэхээс илүү эхлээд ер нь нөгөө манай тоонотын дэгийг санал болгоод 3 жилийн тоонотын 3 жилийн 2018 онд үүсгэн байгуулагдаад 3 жилийн болох гэж байна. Тэгээ ер нь ковидоор нэлээд олон тоглолтууд ингээ хүмүүсийн урлаар нэлээд цангацсан байна. 3 жилийн тоглолтыг UG Pulse дээр хийгээд тэгээ энэ дээр илүү нэг юм системтэй менежменттэй бас ажилламаар байна. Тэгээ спонсорууд дээр нэг холболт хийгээд хамтраад ажиллаад өгөөч гэдэг санал тавиад тэгээд анх 3 жилийн тоонот бүлэм 3 цомгийн зураг авалтан дээр яг тоонтынхан дээр бүгдөөрн дээр би очижсэн. Зөв тэр анх танилцсан. Тий, тэгээд яг бүгдөөрөнтэй анх танилцаад тэгээ нийтдээ одоо ингээд 6 дахь жилдээ. 6 жил болж 6 дахь жилдээ хамтраад ажиллаад хамт нөхөд найз ахын дүүс болоод л явж байна. Одоо энэ тоонт чинь хэдэн юутай лээ артисттай лээ? Эрэгтэй 8 артист байгаа. Десант, Эрка, Бабар, Джейсон, Оузи, Тандер, Bill Gang, тэгээ сүүлд Limit King орсон. Тэгээ 8 хэрэгтэй. Энэ үнэлгөөс сархлаар нэг юм айгүй аим нэгтэй тэгээд их тийм хүчтэй харагддаг л та. Тэгээд энэний шалтгаан юу вэ? Дуунууд нь ч их хүмүүс төрхий. Ер нь тэгэл ахын дүүсээ харилцаа штэ. Brotherhood тий. Нэг нэгэндээ итгэдэг. Тэгээд итгэлцэл ахын дүүс нэгнийгээ хүндлэл одоо яг энэ цул гэр бүл рүү орж ирээд яг л одоо нэг гишүүн болохын төлөө тэгэл энэ хэд дуулж чаддаг, дууга зохиож дуулж чаддаг, тайзан дээр гал асдаг бол арыг нь одоо галын алт болохгүй байх дээр орж ирээд юу чаддаг хүн болоо өөрөөрхөн чаддаг. Дэгийг бол хөгчмөө гоё бичээд одоо мастер миксээ хийж өгдөг бол нөгөө хэд нь дуулдаг, бичдэг. Тэгээд яг л ер нь нэг юм гарын 5 уруу шиг л байхгүй хүн бол хуруу бол өөр гэсэн үүрэгтэй гэдэг шиг нэг хуруу нь болол ажил хичээгээл тэгээд 6 жил болоо явчихсан. Энэ яг менежертэй ийм хөгжмийн баг бүрэлдэхүүн, урлагийн баг бүрэлдэхүүн юу нэрх вэ? Соло артистууд дээр л менежерүүд байдаг баг. Лейблүүд дээр за миний мэдхийн Ocean Grey дээр NASA гэдэг эмэгтэй явж исэн. Тэгээд Укагийн менежерээр бас солоогоор нэлээд явж исэн. Одоо бол Morning Star-ын яг альбисны менежер явж байгаа байх. За тэгээ одоо Yomouji ерөн зүгээр сонсох нь энэ тэнд бол менежерүүд Vandebo, Gangbei энэ төр менежер гээд байдаг. Тэр хүмүүс маань өөр өөрийнхөө төрлөөр ажиллаа хийдэг байх. Тийм л бах. Ер нь бол яг албан ёсоор менежертэйгээр ажиллаа эхлүүлсэн гэвэл юу ааш та Relabel манай G-ийн Relabel чинь одоо манай апууд байсан Mike яг G-ийн лейблийн менежер гэдээ бас ингэ явж байсан. Мэдэх яг нэг хүрээл дундаа ийм хүмүүс ингэ байгаад байна. Одоо өөр салбарт ажиллаж байгаад урлагийнхны дунд ороод явхад анх хамгийн сонирхолтой юм уу хэцүү санагдсан зүйл? Сонирхолтой нь угаасаа сонирхолтой шүү дээ. Урлагийн амьдрал бол хизээш ингэ дуусчихгүй. Өтөр болгон өөр түүхүүд өөр сонирхолтой. Нэг мэтгэд дорндод нэг мэтгэд одоо юу гэдэг баян үлгэт ч юм ингээл явж байна. Өөр одоо тэр хиттэйгэл цугл явж байгаа юм чинь нэг дуу тайзан дээр хамт олон дээр дуулаад баярлуулаа. Шинэ жилээр бол тэгэл тийшээгээ ийшээгээ ингээл яваал өөр юм уур амьсгалыг мэдрэх гэдэг ч юм уу юм сонирхолтой л амьдрал шүү дээ. Яг нөгөө бизнесийн байгууллагын corporate image-с ороход бол шүний амьдрал руу н ороход жоохон хэцүү байсан. Хэцүү ч явах тий.
манай хэд чи ер нь тэгэл урлагийн онгод нь яг шүнүүл ордог юм шиг санагдсан шүү. Тэгээ яг хоо миний яг холбож ажиллаж исэн нэг холбоос нь юу вэ гэхээр оройн нь ажилд хараад студи дээр очиод энэ хэдтэйгээ уулзаж ярилцаал ийм компанитай ийм брэндтэй ингэж хамтрахыг хүсэж ингэж нэмтэй холболт хийвэл яа гэнэ. Тэг өглөө би ч өглөөний хөвчрөөс өглөө ажил дээр ирээл ажлынхаа нундуур өдөр цайныхаа цаг магаар амжуулаад хүмүүс рүү нэг мэйл шийдэл танилцуулга бэлдээл уран бүтээлчийн танилцуулгыг бэлдэж шийдэл боломжтой бол өдрийн цаг цайны цагаар цаг товлол уулзаал за манай уран бүтээлч ийм байгаа тийм байгаа гэл. Тэгэл за нэг энэ газруудтай ингэж уулзаа тэдний өдөр тэдэн цагаас ингээ уулзалт хий гэж юм. Зарим нь уулзахааргүй бол мэйл шийдэлцээд ингээр боллоо болохгүй байна гэдэг юмнуудаа яриа явчихад надад нэг ажлын цагтаа бол айгүй тийм нийцэлтэй байжсан. Давхурдах байхгүй ажлын бус цагаар ингээд явчихсан. Өдөр нь өмнөх хүнтэй ажиллаа хийгээд оройн болохоор урлагийнхаа холбогдлолтой ажлуудаа ажиллаа тараал очиол студи дээр нөгөө хэдтэйгээ уулзаал нөгөө хэд чинь дуугаа бичээл янз янзын одоо тий ажлуудаа хийгээл явж байгаа юм шиг. Саяны одоо менежер нь ажилласан өнгөрсөн 6 жилийн хугацаанд тон гэдэг энэ хөгжмийн гэр бүлийн хамгийн одоо хүчтэй амжилт үр дүн олон түмэнд илүү хүчтэй хүрсэн төсөл гэдэг юм уу? Тэндээс ер нь тэгэл угаасаа ч хүчтэй лейбл байсан залуучуудын яг дунд хамгийн одоо нийтлэг хит дуунуудыг үйлдвэрлэе гаргацсан байсан. Намайг орохоос өмнө бол одоо гараад ир найз Жимбергиний Барада гэл одоо манай Сан Баббар Джейсон гэсэн усуудын хамтрал, за Өвзи гэл хамтрал, Тандрын соло дуунуудын хамтрал, Джейсон одоо манай хэд чи ер нь ингээл юм хамтралуудаар нэлээд хүчтэй дуунууд нь хит болсон байсан. Тэгээд илүү манай дэгийн чинь болохоор ер нь зүгээр одоо дараагийн төвшөнд бид нэр дахиад нэг өсөлтийг гаргамаар байна гэж ярилцаал. Тэгэл энэ 6 жилийн хугацаанд 20 оны 3 жилийн тоглолт UG Pulse дээр хийчихэж байгаа. Тухайн ер нь ковидын дараа хамгийн анхны томоохон одоо хип-хоп шоу тоглолт болсон баг гэж би хувьдаа хардаа. Тэгээд тэрний дараагийн жил нь бид нэр Монгол орны тойроод бас яг нэг ковидын дараа ч ерөөсөн ингээд юм урлаг соёлоор цангацсан байсан. Бид хэд ер нь бол юм урлагаараа тархлаа дэмжинэ гэдэг үүднээс гэдэг ч юм уу. Тэгэхээр манайх нэл одоо бодож олсон тэрийг нь би одоо бийжүүлэх үүднээс компаниудтай холбогдож спонсорыг босгож байдлаар явсан. Тэгээ нөгөө түрүүн чи бас асуусан шүү дээ. Тонтынх яаж ингэ харагдав. Би гэдэг ерөөсөө урайлга байдгүй дандаа бид хамтдаа баг ахын дүүс гэдэг юм явдаг. Тэгээд нэг дотроо хөндлөн айгуу явдаг. Тэгээд 22 оноос бид эд чинь 22 оны 6 сарын 4-өөс 7 сарын 6-ны хооронд 34 хоногийн хугацаанд Монгол орноо нард зөв бүтэн тойроод 21 аймгийн төв талбайнууд дээр үнэгүй тоглолт хийсэн. Чи үнэгүй болсон тийм нэр бүх аймгийн бүгдийн үнэгүй талбай дээр. Тэгээ манай уран бүтээлчдийг ч гэсэн илүү одоо нөгөө залуу уран бүтээлчдийг ч гэсэн 21 аймаг даяар сайн мэддэг болсон. Дээрээс нь тоонот бол яг ингэжтэй бас нийгмийн хариуцлага хүрээний ажиллаж хувьдаа хардаг. Тэгээд тэгж л явсан да. Тэр бол хамгийн том төсөл болсон. Тэгээд явж ирээд дараа нь Тандрын нэг л өдөр анхны бие даасан төв цэнгэлгийн тоглолт 2023 оны 9 сарын 9-нд болж исэн. За тэгээд тэрний дараа манай Өвзигийн намрын цомгийн нээлт нь бас аюун дээр зайсан хил дээр хийжсэн юм байна манайхан бөөндөө. За тэгээд үргэлжлүүлээд тоонот десантын Big Fish гэдэг тоглолтын дээр бол яг хөө зохион байгуулалт тал бол өөр газар байсан. Гэхдээ бид хэд бол мэдээж дэмжлэг байдлаар арын албанд зүтгэл ажиллаад явж байгаа. Тэгээд тоонотын 5 жилийн тоглолт UG Arena-д хийжсэн. Тэр жилийн хамгийн том амжилт нь юу гэхээр манайхан лейблийн 7 артист тухайд нөгөө лимит байлаа байгаагүй л яа сайн мэдгүй ямар ч байсан баха. Нэг дор 8 дуу. Шинээр нэг өдөр YouTube-д яг зэрэг байршуулсан. Солонууд хийгээд. Тэгээд тоонотын амьдрал гэж юу вэ гэдэг бас нэг хамтарсан дуу гараад. Тэр бол нэлээд урд өмнө хийжж байгаагүй бах. Ямар ч лейбл, ямар ч одоо ингээд юм хамтлагийнхан нийлж яг нэг өдрийн дуу зарчсан түүхэл байхгүй бах. Тэрийгээ бид лайв хийгээд, реакшн хийгээд тэгээд ингээд цацчихсан. Тэр бол бас одоо сонирхолтой манайхны сэдэж бодож олсон нэг юм томоохон гоё ажил гэж би үлээд таа. Ингээд сонссон чи бас нэр зөндөө амар юм болсон юм шүү те. Тий. Тэр 21 аймгийн тоглолт гэдэг чинь үнэгүй болсон. Тэгээд зөндөө зардал муу цаг хугацаа болж байгаа. Тэгээд тэрийг хийгээд шийдээд хамтдаа арднаа гэдэг бол нэлээл чансаатай ч хүмүүст хүмүүсийн лидэх гэж байх гэж бодогдсон. Бас л гоё санагдчихлаа.
Ажууд нь биш ч гэсэн ерөн зайнаас бас хараад суучсан шүү дээ. Тий. Тэгээ энэ дэр нэг асуулт байна. Тэрний дараа билүү ингээд ноён ерөнхийлөгчтэй хамтны зураг хүргээ авахулдаг шүү дээ. Танаахан чинь. Тэр нөгөө 21 аймгийн тоглолтын дараа. Тэн дээр хүмүүсээс бас их асуулт байгаад байсан гэдэг. Тэгээ энэ яагаад тэр одоо ерөнхийлөгчтэй уулзтай юм ч гэдэм үү те. Эсвэл ер нь эднийхээ санхүүжилсэн юм уу гэдэг эргэлзээнд байгаад. Тэн дээр нэг тайлбар хэлвэл. Одоо тэгэл яг хүмүүс тэгэл санхүүжилт авсан улсаас хинч байсан тий. Чамайг одоо тийм хийж байгаа ажлыг чинь хүндэтгээд тий. Монгол улсын нэгдүгээр хүн зүгээр л амжилт хүсье гэж хэлэх гэж дуутахад хинч өгүүлэхгүй юм байл л тий. Тэгээ тэр үед бидэд бас нэг юм төсөл өөрчлөлтсөн ингээд явж байгаа гэд явж исэн гэсэн чинь бид тэр мэдээллийг хүмүүсээс л авсан юм шиг байна. Тэгээд за зүгээр амжилт хүсье залуучууд та энэ бол та нийгмийн хүрээнд залуучуудыгаа энэ нийгмээ одоо ингээд тийм урлагаараа эрүүлж үлж байгаа маань амжилт хүсье гэдэг юм юмс. Тэгээд мэдээж яг нэг зураг дараалсан бидэд тэгээд мөнгө төгрөг авсан л гээд байгаа. Харин тий. Би энэ дээр зүгээр нэг гол зүйлийг хэлье. Энэ томоохон тоглолтууд, шоу, арга хэмжээ, урлаг ингээд явхад хин дэмждэг вэ гэхээр хувийн секторт л дэмждэг. Тэгээ би одоо бүр яг тэр 21 аймгийн тоглолтын дээр бүр онцолж хэлмээр байгаа зүйл нь Tesco-гийн Ice Mark гэдэг бүл ингээд бас энд бол сурчлаа биш гэхдээ тэднийх хамгийн том одоо ерөнхий ивент тэтгэгчээр нь байлаа. За тухайн үед Эрхэд Монгол гэдэг компани байсан. За тэгээд Vitafit. За тэгээд E-Music-ийн гэдэг ч юм уу. Яг ийм хувийн секторын бодит зардлыг л гаргасан. Бид тэндээс ер нь бол яг л 37 хүний бүрэлдэхүүндээ тайзны угсралтын баг гэдэг тусдаа уран бүтээлчтэйгээ бид нар мэдээж зардлаа хэмнэх үүднээс том автобусанд бөөндөө ингэж явчихж байгаа. Арын албаныхан одоо ингээл залуучууд дүүнер бөөндөө тайзны баг манд 2 машинтай нэг том IT-тэй тайзаа угсраад нэг Star X-тэй ингээл бензин нээгээл тэгэл мэдээж нэг борлуулалт маркетинг салбарт бас нэг хэдэн жил ажилласных орон нутгаар би бас Апугийн орон нутг дээр байсных тусалж дэмжсэн усууд зөндөө би. Одоо дурдвал тэгэл Говьалтай аймагт байдаг хич маань тий. За тэгэл ингээд тэр хүмүүс маань ч гэсэн сэтгэлээрээ туслаад ч юм уу тэгэл явсан усууд их зөндөө би. Энэ бол одоо юу гэдэг нэг хүн болгон нэг том зорилго руу уулын орой руу харцсан байгаа тохиолдолд ийм зүйлүүд тэмүүлж яана гэхээр хүн болгоно алгаад тосоол амжилт хүсье гоё байна гэдэг л ийм л хэлцлүүд ер нь явж өгсөн. Маш олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр би болсон ажлуудыг сажимнаас нь хөндлөмөөс хараа сууж ирсэн үед бас мэднэ л дээ. Асуудаг шалтгаан жишээ нь одоо олимпиад амжилт гаргаад ирсэн тамирчнаа. Үгүй бол ямар нэгэн улс орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүмүүсийг тухайн улсын одоо өндөр албанчлалтай хүмүүс хүндэтгэл үзүүлдэг шүү дээ. Уулзаад баяр үргийг гэдэг. Тэгээ нөгөө талд нийгэмдээ ч гэсэн бас нүглэг дүрэл болоосоо илүү олон түрээсээ гэдэг шалтгаанаар тэр үйлдэлийг хийдэг гэж ойлгодог. Яг л тэр л жишгээр одоо урлагийн салбарт ийм том үйлийг бүтээжээ та бүхэндээ гэдэг хүндэтгэл үзүүлсэн л ийм үйл явдал болсон гэж ойлгосон. Тэгээд яг ингээд олон нийтийн хувьд бол янз бүрийн асуулт тодруулах юмуд байдаг. Тэр хүрээнд ингээд асуугаад энэ хэрэгцээг тайлчий гэж бодоод асуусан юм байна. Тэгээ сая хэлдээд байна минь зөндөө олон ажлууд хийгддэг энэ тийм. Тэр болгоны ард хувийн секторын их тусдын болдгоо гэдэг юм маш чухал зүйлийг хэлж байна. Тэгээ яг үүнийг ингээд л гэж. Тэгээ манай ажлын дараа подкастын хамтаа ажиллаж байгаа манай интерном хамтарч ажилладаг. Тэгэхээр интерномдоо мөн адил энэ хүмүүст хэрэгтэй сонирхолтой мэдээлэл хүргэх ажлыг тусалж дэмжиж хамтарч ажиллаж байгаа та бүхэндээ мөн адил баярлалаа. За дараагийн асуулт. Тэгвэл энэ завшаа нэг ашиглаад идэх шиг хэлжлээ шүү. Тий. За ингээд 21 аймаг тоглолт болсон. Тоон тул үнэхээр супер ингээд явлаа, явж гинэ. Тэгсэн чинь сая нэг тоглолт болсон. Ар Монголын алдарт рэпер Тандрын тоглолт болсон шүү дээ. Тэгээ зингэлтгэд бас тоо юмыг нь бол харсангүй. Гэхдээ зураг хүргийг харахад бол айхтар л олон хүн цуглуулж чадсан юм амжилттай үйл явдал болоо. Тэгээ баргийн хүн ч бас зингэлтгэд тоглолт хийлээ гэхэд тийм амжилттай байхад бас хэцүү шүү дээ. Тэгээд энд ер нь хэд хоногийн бэлтгэл ажил зарцуулагдав. Тоглолт хийх сэтэл санаа анх хизээ үүсээд эхэлж вэ. Тэгээ энэ Тэнгэрий гэдэг төсөл өнгөрсөн жилийн 1 сараас ер нь үл эхэлсэн. 25 оны 1 сараас. 25 оны 1 сараас. Тэгэд би үл яг нөгөө хийдэг ажиллаа хийгээл шаардлагатай тохиолдолд одоо дүүгийнхаа арын албанд нь те компаниудтай хамтран ажиллах хамтын ажиллагааны одоо ямар хамтрал байж болох уу гэдэг юмудаа явал. Тэгээ манай хэд нэг тайг явчаад ирээгээд тийшээ нэг ер нь нэг юм гоё санаа төрөөд байна. Тэгэд ерөнхийн нөгөө нэг одоо энэ жүрэм даяг гэд 2 дууныхаа зүгээр демо аяыг хийчихэд шүлгээж бичээгөө. Тэгээд ер нь нэг юм юу яа үндэс агуулга гэдэг эргээл нөгөө нэг юу гэдэг Монгол өв соёл гэдэг рүү байх юм байна гэдэг үднээс манай хэд бол тийшээ 20 түүний бүрэлдэхүүнтэй
явсан. Тэгээд мэдээж бас л эргүүлээл нөгөө хувийн хвшлүүхэмээс одоо тэнд нэг ер нь 2 клипний зураг авах ажил байгаа тань та спонсор авч байгаа ч гэдэг танд дэвтэр ярилцаад. Тэгээ манай залуучууд видеоны багийнхан байна. Дүүнэр ер нь нэг 20 дууны бүрэлдэхүүнтэй яг энэ өвлийн тисгэм хүүтэнд тайв руу явсан. Тэгээ тэнд нэг 14 хоногийн хугацаанд одоо тэр 2 клипний зураг авалтыг хийгээд яваад ирсэн. Нэг сард ер нь ярилцаад тэгээд юм төсөл мөсөл гээд мөнгө санхүү хэрэг болох юм. Нэг клипний зардал нэг тийм нэг баримжаа тооцоо гаргаад тэгээд артлын арыг даагаад би үлдээд спонсороо хайж эхэлсэн. Манай бас юм харанхуул явж байгаа шүү дээ. Нөгөө спонсор бүтгэж юм үгүй ч юм. За өөрөөсөө каманаас эхлээд гаргана. Тэгээд нөгөө юм эхлэхэд манайхан ч бас итгэж өгдөг шүү дээ. Боддоор ингээ харуулахгүй болохоор төсөөллөөр бид нэр ийм хийх гэж байгаа юм нөгөө компаниудын хувьд ч гэсэн бас соргог маркетингийн нөхдүүд бол бас олж харуул харах байх. Окей, энэ ийм зүйл одоо юу гэдэг имиж нэг төсөөллөө бий болгоод яг тэрийг бид хэдий харж байгаа шиг харж чадах юм бэл тэрэн дээр бол ингээд мэдрэгээр орох нөхдүүд. Яг би бол нэлээд олон компаниудаар санал тавьсан. Тэгээд нэг компани бол нэлээд дэмжиж орж ирээд. Тэгээ манай тийшээгээ яваад яг тэнд нөгөө тайх дээр нь очиод уртсандаа хоноод шөнийн 40 хэдэн градусад бичлэгүүдээ явуулаад ингэж нэг хоорондоо мэдээлэл солилцоол. Би бол угаасаа тийшээ явах боломж заавч гараагүй. Тэгээд яваад ирэхдээ өстой нөгөө ол зомог дүүрэн гэдэг шиг тэр 2 дуугаа яг тэндээ очиж шүлгээн зохиогоод дүрсээ яваад тийм part 1 2 гэдэг юм цувралтай уран бүтээлийг гаргаж ирээд тэгээд тавьсан. Тэгээд яг тэр цаг мөчөөс Тэнгэрий гэдэг төслийг аль биесээр бүгдээр эхлүүлээд тэн дээр танилцуулгуудаа бэлдээд энэгээр ер нь Монгол өв соёл, Монгол агуулга, Монгол одоо түүхүүдийг тэгтээ нэг одоо юу гэдэг Чингис өгөөтэй гэдэг том баатрын түүх биш. Энгийн ард иргэдийн түүхийг манай одоо дүүнэр одоо ярилцаа. Тийм энэ зүгээр тухайн цаг үед ийм хүн байсан, ингэвэл яах байсан гэдэг үүднээс цуврал ямар ч байсан одоогоор бол цацагдсан 8 дуу дүрсжүүлээд хийгдээд ингээд явж байгаа. Хамгийн эхлэл бол 25 оны 1 сараас хойш ингээд явж байгаа. 25 оны 7 сард Хээрмөр гэдэг дуу цацагдсан. За тэгээ 25 оны 8 сард хөх толботон болоод гэгэн дууны дүрсийг бол 2 аймаг дамнаж зургийг авсан. Уранга өмнөх аймагуудаар дамнаж зургийг авсан. Тэгээд он гараад бол нөгөө сүүлийн хүчтэй дуунууд нь зураг авалтуудаа хийгээл үйлдвэрлээл гаргаал явсан. Нэлээд өндөр ачаалттай багийнхан. Тэгээд нийтдээ нэг 20 гаруй хүн яг гол нөгөө зураг авалт хийж байгаа. Тэгээд тусалж тэмцсэн урлагийнхан маск гэвэл бол бүр нэлээд ихэлтэй. Тэгээд ингээд ийм төслийн ерөнхий тайлал хаалт маань залуучуудыг өв соёлоороо түүхээрээ бахархаасаа гэдэг үүднээс Монгол хувцастайгаар сая 5 сарын 23-нд төв цэнгэлтгэд дүүгийн 2 дахь бие даасан тоглолт хийгдээд дууслаа. Тэр клипүүд бол бүр кино шиг л хийгдсэн билээс үртэй. Тэр саний тоглолтын дээр чинь тэр зөндөө олон дээлтэй эсвэл Монгол цамцтай, Монгол хувцастай эрэгтэй эмэгтэй айгу их зүйж суулсан харагдсан. Энэ бас нөлөөлөл нэлээд хүчтэй байна л гэж ойлгосон л та. Одоо хуучин биднийг одоо залуу бахт гэх юм өсөж буруусчих те. Залуу юм байж. Одоо манай энэ ардын дүүний те ханхуу манай жавхлан ах ч одоо монголчуудыг дээл өмсөчийг уриалаад бас нэлээд нөлөөлөл үзүүлсэн. Тэрнээс хойш бол бас юм хүчтэй одоо дахиж нэг юм хүчтэй цохилт зэрэг ийм импакт үзүүлж байгаа үйл явдал болж байна доо. Тэгээ цаана нийт цантар та нарын уриалгыг хүлээж аваад итгэл үнэмшлтэйгээр тэнд тийм хувцастайгаар зулж ийн гэдэг бол ер нь хүмүүс нэлээд аюулгүй нөлөөлдөг. Тэгээ нөхрийн өөрийн тэр ярьдаг үзэлсэн энэ ч гэсэн бас аюу гоё идэх шүү дээ. Тэгэхээр юм үлгэр жишээ уран бүтээлч юм даа гэж бодож суулаа. Тэр тоглолтын орчинд байгаа үйл явдлыг хараад. Тий саний яг тоглолтын өмнөх 24 цагийг хуваалцаач юу ямар хуу процесс өрнө үү юу болов ер нь унтаж чадсан уу тэр өмнөх өдөр нь 24 цаг гэхээс илүүтэй одоо энэ чи юм байгаа сүүлийн үед нөө цэнгэлтгэгтэр чинь задаа талбан шоу тоглолтууд сүүлийн 3 жил бол нэлээд их боллоо шүү дээ өнгөрсөн жил баг 39 тоглолт гэж харагдаж байна энэ жил ч гэсэн 7 хоног болгон гэдэг цэнгэлтгэгтэрээ ер нь уу яадаг тай засах бэлтгэл ажил ингээд 27 хоногийн хугацаа өгдөг байхгүй 7 хоногийн хугацаанаас эхлээл тайзаа засаал тэгэл нөгөө VIP гэсэн дотор нөгөө худалдааны асар масар тогтчлт нөгөө гол концепц харуулах юмнууд хийх гэдэг юмнууд 7 хоногийн өмнө эхэлчихэж байгаа. 24 цагийн өмнө 48 цаг би л яг унтаагүй цэнгэлтгэгтэр бид ер нь хонсон. Тэг өглөө өөр цайлгаал ханаал тэгэл 1-2 цагийн нойртой яг л нөгөө манай хэд чинь гол уран бүтээлч энэ төр маань прогоно хийж байгаа бид дараа алба
бүх юм одоо тийм асуудалгүй ажиллах хэрэгтэй. Харуул хамгаалалт, орц гарц те хоол, хүнс, хог, цэвэрлэгээ, үйлчлэгээ гэдэг энэ болгоны артал дээр нь тэр болгоны яг нарийн цайн төлөвлөх хэрэгтэй. Том ажил учраас тэгээ баг бид хэд чинь бүхэл бүтэн жилжингээ бэлтэж чагаад том одоо төслийнхээ ард руу гарах гэж байгаа. Хүн болгон одоо итгэвч зүтгэлтэйгээр л яг тэгэл байсан да. Хурдлан маргааш болоосай, хурдлан дуусаасай гэдэг боталтай л бүгдөө л тэгэл дайрсан л та. Тоглолтын өдөр бол бүр мэдхгүй яах ихийн зургуул болоод дууссан нэг мэдсэн. Би бол тэгэл галуур дотор явж байгаа нэг мэдсэн чил тоглолт маань дуусаад хаалгаа хааж исэн. Тийм үл юмсан. Дуусчаад очиод би үзэгчд бол за ингээ хамгийн сүүлийн дуу мó баярлаа баяртай ингүүл ингээ дуусаагаар авчиж байгаа. Тий. Тэгвэл та хэд ажиллаад яг тэрнтэй зэрэгцээ дуусах уу эсвэл дуусахгүй шүү дээ. Тэгэл нөгөө дараагийн 7 хоногт нь дахиад тоглолт байгаа учраас шууд цэвэрлэгээр оруулчихаа. Одоо энэ хүмүүс ингээд тэгж бодд юм шиг байна. Тэгээ түг мөгийнхэн цэвэрлэгээ үйлчлэгээ хийдэг. Үгүй шүү дээ бид чинь тусдаа цэвэрлэгээний компани хүртэл хөсөж авч байгаа. Мэдээж одоо тэр нэг доор тэ 30 мянган залуучууд цугласан хоол унд тэ хог хаягдл бол бүр асар их гарч байна. 2-3 машин хог бол гарч байна. Тэрэнд чинь ингээл шүнжин нойргүй хүмүүс цэвэрлээл маргааш өглөө нь гэхэд цэнгэлтгийн гадна талыг та таарсан бол юу ч болоогүй юм шиг. Юу ч болоогүй юм шиг цэвэрлэж үлдээх ёстой. Доторх цэвэрлэгээнүүд нь ямар ч байсан явдаад гаднахаа бол бүр цэмбитэл цэвэрлээд тэг чи нөгөө цэнгэлтэх маань эргэн тойрон нөгөө орон сууцнуудтай өглөө бас хүмүүс маань эрүүлэндээ хааш нэлээ их гүйдэг учраас гадна цэвэрлэгийг хамгийн нэг тэргуунд тавиал цэвэрлэгээл дотор талыг нь баг 2 өдөр дахиад цэвэрлсэн баг. Тэгээ нөгөө тайз мэзэл болгоо. Дахиж буугаал дараагийн хүмүүсийн талыг нөхсөрөх гэдэг юм. Тоглолтын ард дээр баг 2-3 хоног тэгэл бас давхар цэнгэлтэх дээр ажиллая гэлээ. Тэгэхээр ажил үргэлжилдэг байх нь шүү дээ. Үргэлжилдэг гэсэн үг. За тэгэл тоглолтоо дуусгаал том ажлын ард гарлаа. Ажлын дараах мэдрэмж. Яг хөө тэгэд нөгөө бүгд юм адреналин өндөртэй байжгаад тэгээд тоглолтын ард дээр бол нэг 2-3 хоног бол бүр бүгд дүн гэдэг нэг жоохон амархыг хичээж байгаа бүгд амарсан бах. Тэгэл ямар ч байсан тоглолтын арын албанд ажилласан улсуудаа баярлсан таларснаа манай уран бүтээлч зохион байгуулалтын багийнхан бас илэрхийлээд цайлга хийсэн хүмүүстээ бас баярсан таларснаа илэрхийлсэн. Ер нь тэр тоглолт болгоны ардталт гэдэг л те баярлалаа илэрхийлдэг. Тэгээд энэ том ажлын ард гарсанд бүр амжилттайгаар гарсанд баяр үргээ манай подкастын хамт олны зүгээс баярлалаа. Үнэлэнгөө сарахад бас тэгээ бархаас суужилаа. Сайхан байна да гэл. Найз нөхдийн амжилт бүтээлч бас тэгэл хүнд сайхан өгчлөлтөө өгдөг шүү дээ. Заавчлаарай төр завсарлагаа үе. Ажлын дараа подкастын хамтран ажиллагчаар цагийн ажил зуучлалын платформ Viva-н ажиллаж байгаа. Та Viva-ныг гар утсандаа татаж суулгаснаар ажлын саналыг хүлээж аваад зогсохгүй шууд захимаар гэрээгээ байгуулах юм. За мөн хаана хизээ ярилцлаганд орох тухай мэдээ, явцын мэдээлэл ч гэсэн тухайн аппликейшн дээр харагдана. Та өөрийнхөө сул цагийг орлого болгож хуурахын тулд Viva-ны аппликейшнийг татаж суулгахад хангалттай шүү. Яг одоо доор байгаа QR кодыг уншуулад аппликейшнээ татаж аваад өөрийнхөө сул цагийг орлого болгож хувиргаарай. За одоо эргээд ярианд орцгоё. Тий. За одоо бүр цаг хугацаа буцъя. За аль аймгийн гаралтай хэний хүү вүлээ? Ямар сургууль соёл, ямар мэргэжил эзэмшив? Хамгийн анхны ажлын гараа. За. Баян онгор аймгийнх. Эхээс дөрүүлээ. Айлын дунд хөвгт дээрээс хоёр дахь. Дээрээ нэг ахтай, нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. За, аав бол одоо автын инженер мэргэжилтэй хүн байна. Баян онгор аймаг Улаанбаатар хот хоёрын хооронд бага багт бол автобусаар тээвэр хийдэг гэсэн. Ээж бол насаараа эмч хийсэн. Баян онгор аймгийн сүүлд нэгдсэн имлэг болоод зооноос өвчин судлалын төвийн дараагаар бас ажиллаж агаад хоёулаа одоо төвөртэй суудсан хүмүүс байна. Тэгээ 2004 онд Баян онгор аймгийн 1-р 10 жилийг 10В гэдэг ангийг төгсөж ирсэн. Тэгээд их адраматай л да. Яг нөгөө энэ урлагийн чиглэлээр шалгалт өгнө гэж бодож явж байгаад чадалгүй хоцорж исэн түүх. Тэгвэл бүр эртнээс урлагтай сонирхолтой байсан юм биш тий. Тэгээд за окей гэд нөгөө тухайн үед чинь одоо мань хэдий үед штэ тий. Ээж аав бас тулгадаг байлаа ш. Шууд тушаалдаг. Намайг эмч бол гэдэг ээж бол нэлээ их тэгж исэн. Мис таслын эмч тэр дуугаар. Тэгээд одоо энэ гар жижигтэй хүн бол мис таслын эмчийг гоё хийдэг мэд. Би өстө нөө эмч бол хизээч болохгүй гэд. Тэгээд нөгөө конкурсаар хоёр хичээл дээр илүү бэлдэж орж ирсэн. Монгол хэл нөгөөх нь болохоор математик хоёр дээр. Тэгээ матер бол гавьяагүй. Тэгээд монгол хэлээр болохоор Монгол Улсын их сургуулийн монгол хэл англи орон судлалын анги гэдэг ангийг авч исэн.
Тэгээд одоо энийг энд ярьж болж гэнэ үү? Тухайд нэг жоохон хуваараа зарж болдог байлаа. За. Тэгээд тэр би нөгөө оюут юу төгсөөд орчуулагч болох юм байна гэдэг сэтгэхүй суугаад би за мөс висэн ч орохгүй гээд. Тэгээд их засаг гэдэг одоо энэ манай ерөнхий сайдын маань ерөнхий сайдын маань сургуульд бизнесийн удирдлага гэдэг шинэ анги эдийн засгийн анги нэгдэж байгаа гэх. Тэгээд тэрлүү тэр нөгөө сайхан зарсан хуваарийнхаа асуудлыг зэгцлээ тэгээд тийшээ ороод явсан байгаа. Тэгээд бизнесийн удирдлагаар 4 жил сураад бакалавртайгаар 2008 онд төгсөөд тэгээд нутагтаа нэг 2 жил ажилласан юм байна. Баянгорт. Баянгорт очоод би чи одоо юмтай төгссөн. Их нэртэй, хүүхдтэй сургуулаа төгсчихлээ. За. Тэгээд нутагтаа очоод гэр бүл ихнэр хүүхдтэйгээ Баянгор аймгийн нэгдсэн эмнэлэгт IT инженерээр ажиллаж орчихсон. Шалтгаан яваа. За, бизнес удирдлагаа төгсөөд IT инженер. Тийм нэг оюутан байхад манай найз бас нэг юм компьютер форматлж янзалдаг. Дээр үед ч одоо энэ компьютер засан одоо энэ компьютерийн програм суулганд чинь бас ховхон бэрлийн төвшний ажиллаж штэ. Тэгээ нэг юм кейс нь CD-нүүд ингээд драйверууд бэлтгэсэн. Тэрийг авч яваад аймагта компьютер бас нэг форматлаж сүлжээнд холбоо. Тэр ажиллаараа баг үндсэн мэргэжил биш тэрүүгээр нэгдсэн эмнэлэгт 1 жил ажилласан. Сүлжээний инженерээр. Тэгээд төрийн байгууллага ер нь бас цалин цаваа бас хэцүү шүү дээ. Энэ бүтэхгүй юм байна гэдэг. Тэгээ Mobicom-д үйлчлэгийн ажилд аавна гэж яхад нь ороод Mobicom бас үйлчлэгийн ажлаар 1 жил ажиллаж исэн. Түүхтэй. Баянгортоо шүү дээ. Тэгээ 2 жил ажиллаад за орон нутагт ер нь бүтэхгүй юм байли. Хот руу гарыг гэдэг. Хот руу бол би яг эхнэр бол нөгөө хүүхдэд төрүүлээ декреттэй байжгаад жилийн жил авцсан байжгаад эргүүлээд оюутан болоод хотод ирсэн. Тэгээд аав ээжтэй за манай хүүхдийг харж байгаарай гэж даатгаж өгөөд Улаанбаатар хот руу яг хувцас цөмхөнд үгийгээл шуутлаа орж ирсэн. Тэнд ирээд одоо гэр хорооллоор амьдарч ялаа. Айлын хажуу өрөөнд амьдарч ялаа. Найзындаа амьдарч ялаа гэд. Тэгж явж одоо ямар ч байсан нэг юм хүнээс тутахгүй 3 сайхан хүүхэдтэй эхнэр тэгэл ажил төрөлтөө ингэ явж байна да. Богинохон түүх гэвэл юм. Зөв. Тэр оюутан байхад төрсэн залуу одоо хэд хүрсэн бэлээ? Одоо 12 дугаар ангийн Яш өх гээд оюутан болж байна. 18 настай. За энэ жил оюутан болох. Оюутан болж байгаа. Зөв. Том залуу бас их эртнээс амжуулж эхэлжээ. За хот руу ороод ирлээ. Зүгээр ороод ирсэн. Тий хотод тэгээд за тэгвэл ихний хамгийн томоохон ажилд орсон томоохон байгуулагч гэдэг юм. 6 сар лаз хийсэн. За шоу утсан. Ажил тэр үед чинь айгүй их тийм туршлага гардаг байсан шүү дээ. Одоогийн шиг үгдийн нөгөө залуучууд юм ажлын байрны хомс байгаагүй тэгээд ажлын байрны элбэг байсан юм уу? Заавал туршлага гараад байдаг гэсэн. Тэгээд би өөрөө зөвхөн маркетингаар юм борлуулалтаар л ажиллана гэж бодоод яваад. Тэгээд 6 сар бол ер нь бол идэвхтэй компаниудаар анкет бүглөөл яваал уулзалт хийгээл яваад байсан. Тэгээд намайг нэг тоосн нь одоо энэ хороол байгаа Чансаа гэдэг гутлын дэлгүүр. Гутал бэлэн хувцас сардаг байсан. Тухайн үед бүр 16 салбартаа нэлээд том байсан шүү. 16. Тий. Үндсэн хорооллын төв салбар, дархан эрдэнэт салбартай. Дархан эрдэнэт гутлаас гадна Турк бэлэн хувцас. Тэгээд хороолт ч одоо тэр мянган нэр дээр байсан. Бэлэг ихтлгүүр дээр гутал Турк хувцас гэж байсан. Улаанбаатар дээр, Макс Молл дээр, Виставка дээр, Цэцэг төв дээр, их дэлгүүр дээр гутал бэлэн хувцас гэдэг. Тэр чинь нэг юм манжуур хятад гутал гэж байгаа даа. Итали турк гутал гэж байгаа даа. Португал гутал гэж байгаа. Тэгээд турк бэлэн хувцас гэдэг. Тухайн үед бол надад айгүй тийм том санагдчихсэн. Тэгээд намайг тоож ямар ч байсан маркетинг дээр н ороод цомхоо нэг 20 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ерөнхий менежер, маркетинг нь би, бэлэн хувцсны менежер тусдаа тэгээд санхүүгийнхэн. Тэгээд тиймэрхүү л цомхон. Тэгээд нөгөө түгэлт ажил түгэлтийн нөхдүүд нэг 20 хэдүүлэл. Тэгээд нэг тэнд бол нэг жил хагастай ажилласан санагдаж байна. Тэгээд юуны 19 үйлчлэгийн төв дээр манай тэр Чансагийн захирал нэг Smile гэдэг нэг ресторан авч байгаа. Тэрийг чи ер нь хариуцаж явах уу гэдэг. Тэгээ нэг 2 найзтай тэнд нэг 8 сар үтсэндээ бар, ресторан, нэг entertainment үлээ авалт юм тэр. Тэгж явж байгаа. За ер нь тийм бас нэг шүний амьдрал бол нийцэхгүй юм болоод. Тэгээд оргил худалдааны төвд маркетинг менежерээр ороод 2 жил бас ажилласан. Тэгэл 2013 оноос апуу руу орж ирээд апууд чинь 10 жил ажилласан шүү дээ.
Тэгээд 2022 оны 10 сард Тапуугаас гарсан байна. Тесо руу борлуулалтын албаны дараагаар Milko компани дээр нь 1 жил ажиллаад тэгээ гараад ер нь бол хуваарь хэсэг юмнууд одоо энэ илүү урлын юм руу фокустай ажиллаж явж байгаад өнгөрсөн 25 онд бас нэг As Farm дээр нэг 6 сар байна уу 5 сарч байна уу борлуулалт маркетингийн захирлаар солиорч байна. Тэрнээс чи өмнө бас юу яасан юм бэ? Eventix гэдэг энэ entertainment-ийн тасалбар борлуулалт одоо энэ Shopee Ticket-тэй адилхан Eventix гэдгийг зах зээл дээр анх нэвтрүүлэхдээ төслийн багтанд ороод жилийн хугацаанд зах зээл дээр нэвтрүүлж борлуулалт маркетингийн захирлаар ажиллаад ямар ч гэсэн төслийн амжилттай болоод одоо бол зах зээл дээр бий болцсон, биечсэн юм Eventix гэдэг тасалбар тоглолт зохион байгуулалтын компани явж байгаа. Тэгээд хагас цагаар бас M-Oil Group-ийн Монгол Made гэдэг гар аргын органик савн үйлдвэрлэлийн компани SEO-гоор 1 жил ажилласан. Одоо улсын хурлын гишүүн болсон Пунсалмаа захирлын компани. Пунсалмаа гэдэг M-Oil Group-ийн ерөнхийлөгч. Тийм тэгээд одоо бол өнгөрсөн жилээс эхлээд одоо энэ Апууд цуг хамт ажиллаж исэн Чавхатаа нэг Green Blue гэдэг компани байгуулад компаниуд дээр консалтинг, маркетинг болоод борлуулалтын зөвлөх үйлчлэг илүү BTL буюу борлуулалт маркетингийн зөвлөх үйлчлэгийн талбар дээрх ажлууд дээр зөвлөхөөр ажиллаад явж байгаа. Зүг. Яасан их зүйлийг хэмжүүлээ вэ? Гэхдээ иймэрхүү явдаг сүүлийн хэдэн жилийн хугацаанд. Тэр оргил байсан шүү дээ, тий. Тэгээ оргил ч одоо Ганбаатар гишүүний компани. Тий. Тухайн үед манер өөрөө захирлын хийдэг байлаа. Яг ерөнхий захирлаа хийдэг гэсэн. Тэр үчи бас нэг янз янзын дулддаг байлаа шүү дээ. Одоо нөгөө манай хуучны захирлуудын арга барил чинь бас нэг юм онцлогтой шүү дээ, тий. Нэг юм харилцааны хувьд, ажил явуулах арга барилын хувьд тий. Тэр үеийн сонирхолтой нэг юм дурсамжуудаас суулж болохоор зүйлүүдээс нь хаваалцвал одоо эн чинь гишүүн болцсон одоо төрийн хүн байж байгаа шүү дээ. Тэгээ яг хоо би оргилд бас тэгтээ нэрлэх их юм сурсан гэж боддгийг. Оргил худалдааны төвд энэ бүх зүйлийг одоо тэр Ганбаатар гэдэг хүн бол те дээд үеийн ах нар нь бол мэдээж нэлээ ингээд томорцсон. Тэгээд яг юм жижиглэн сүлжээдэлгүүрийн Монгол дахь одоо Walmart-ыг одоо эхлэлийг тавьсан. Ер нь бол нөхрийн барьдаг бодлого юу вэ гэхээр Монголын нийт хүн амын 70% нь дундаж буюу түүнээс доош төвчнөх тэрэнд зориулсан хямд үнэтэй гэхдээ чанартай бүтээгдэхүүнүүдийг борлуулна гэдэг бодлоготой. Тэрүүгээрээ ч амжилттай явсан. Тэгээ оргил бол ер нь одоо ч ингээд илүү нэг юм ребрендинг хийгдээ сайн илүү явж байгаа гэж хавтаардаг. Тэг мэдээж хүмүүс мэрсэр ярьдаг л да Ганбаатар захирлыг харилцааны хувьд асуудалтай гэдээ ярьдаг. Мэдээж энэ тэгжээжл тэр олон хүнийг базаж зангидж явдаг юм болов уу гэж би бол хавтаар. Тэгээд яг нөгөө өөрийнх нь юм нөгөө бизнесийн босч исэн түүх мөхөөч гэсэн ингээд хаяас нэг юм ярьдаг. Тэгээд би одоо яг үнийн санжааны худлаа санжааны бохин дээрээс боссон гэж үл ярьдаг. Нөгөө ах нарыг дагаж урдаас электрон бараа аваад хоошоогоо гаргаад илүү нэг 4-5 нугалтал байсан юм уу да. Тэгээд мань нөхөр өөрөө бохинд нэлээд дуртай буцахтаа нэг цүнх бох аваад явсан чинь богоондоо бараг 7-8 ч юм бараг 10 сум нуграад үгүй тэгвэл энэ бохчийн ер нь Монголд амар эрэлттэй юм биш тэгээд тэгээ эренгүүтээ таньдаг мэддэг усудаасаа мөнгө төгрөг зээлээд богоноор явахгүй шууд онгоцоор хаашаа яваад контейнер бохичулж ийсэн гэдэг ч үлээ тиймэрхүү сонирхолтой ингээд нэг юм кейсүүд ирээд тэр кейсүүдийг нь харахаар бизнес гэдэг бол ингээд тийм хаана яг алтан боломжн дээр нь гიშгээд гарах боломжтой тийм ийм кейсүүдээ их ярьдаг. Тэгээд зарчимч нэлээд шаардлагын хувьд өндөр шаардлага тавьдаг байсан. Тэгээд нөгөө төлөвлөгөө тийм борлуулалтын ажилтнууд бол төлөвлөгөөрөнд шахагдаж явдсан шүү дээ. Тэгээд борлуулалтынханд бол тэгж л хийдэг байсан. Япончууд төлөвлөгөөгөө биелүүлэхгүй амиа оролдог шүү дээ. Энэ бол тэгээд энэ хэлж байгаа үг л өөрөө цаанаа тийм маш тийм өндөр шаардлагыг тавьж байгаа хэлбэрийн. Тэгэл ойлгомжтой л доо. Мерсэр бол тэгэл ойлгомжтой л доо. За бас нэг янз юм дулддаг юм ганц нэг бас нэг атуу хэлэхтэй. Хатуугаас ч илүү том санаа баа гэдэг шиг. Баа. За тэр мэрч одоо яхтай ер нь хүмүүс ойлгож байгаа л. За ориглоос хамгийн их сурсан зүйл за мэдээж хариуцлагатай байдал өөр тодтогч хэлэх зүйл юу вэ? Тэр хугацаанд энэ байгууллагаас надад яг энэ л шингэж үлдчихтэй гэдэг. Илүү нөгөө seasonal campaign маркетинг ажлуудыг хийдэг гэсэн. Одоо оргил чинь цагаан сараар шинэ жилээр хамгийн ихэвч чинь цагаан сараар бол мэдээж оргилын чихэр гэдэг зүйл те. Одоо Украиний Russian үйлдвэрийн чихрүүд байж гэн те. За тэгээд тухайн үед оргил албан ёсны одоо дистрибьютор эрхтэйгээр бид тийм мэдхийн альбан голжглаад Якобс оргил байсан. Юбилейний
Тэгээд энэ Milka шоколад энтрийг бол яг энэ хавтгай шоколадны зах зээл дээр ямар асар өрсөлдөөн байдаг. Тэгээд чинь шоколад өөрөө юм нөгөө жижиг мөртлөө айгүй хүн шингэдэг бүтээгдэхүүн юм байна гэд. Тэгээд уусаа гаднаасаа хүртэл яг юм сургалтууд нь ирдэг. Борлуулалтын 2 нэгжтэй явдаг гэсэн. Үндсэн борлуулалт гэнгүүт яг нөгөө үндсэн жижиглэн чихэр хямд бүтээгдэхүүнүүд нь явж байгаа. Тэнгүүд крафт тухайд бол крафт гэдэг ус крафтын баг гингүүд Улаанбаатар хотыг яг нөгөө маршрутын хуваалт гэдэг зүйл 14 бүсчлэлт хуваагаад тий тэр 14 бүсчлэлтээр нь эхний 10 дээр нь юу гэдгийг урьдчилан захиалгын систем яваад хойшоогоо 7 8 хэсэг дээр нь болохоор ванселинг системээр явдаг гэдэг ч юм уу. Борлуулалтын юм бол ингэж явдаг юм байна гэдэг зүйлүүдийг бол ер нь харж анх ойлгож байгаа байхгүй юу? Борлуулалтын суурь ойлголт. Борлуулалтын суурь ойлголтыг яг тэндээс харсан. Бүсчлэгийн хуваар гэдэг чинь юм байдаг юм байна. Ванселинг гэдэг чинь өөрөө юм байна. Машинаасаа шууд борлуулагч хийдэг юм байна шүү дээ гэдэг зүйлийг л одоо тэр бацаан байх үед л ойлгож байна гэсэн үг шүү дээ. Одоо энэ чинь 2012-аас 14 оны үед байхгүй юу? 14 жилийн өмнө болж байна. Тийм. Зөв. За тэгснээ дараа нь за тэгээд апур яваад орлоо. Тэгээд бас нэг зүйл нь юу вэ? Ориглын нөгөө бичиг хэргийн өргөдгсөн худалдаа, үзэсгэлэн худалдаа айгу хийдэг гэсэн. Одоо Campap гэдэг одоо Малайз центр бичгийн цаас мас гэдэг тий. Тэгээд юун дээр байдаг шүү дээ. Distributor Mongolia гэдэг жил болгон Michelin Expo-төр нэг экспо болдог байсан. Тэгээд тэн дээр бас нөгөө маркетингийн ивентийг хэрхэн яаж хийдгийг хийжээс. Тэн дээр би нэг Grand Prix авснараа болгоно хэрэг бахархдаг нь юу юм гэхээр 5 богдол жишээ нөгөө double layer нэг юм уу Парисын тамхаг манхаг хийгээд идэв. Тэр шиг би Jacobs гэдэг бишээ Акбар цай. Дэлхийн хамгийн одоо нөгөө цейлон цай гэж байдаг шүү дээ. Тэнгүүд Монголд хамгийн том одоо цайны аяг хийгээ те. Экспо зориулаад Campapar тэр нөгөө Малайзын Tiffin Tower-ыг босоод за тэр Alpengol шоколадаар болохоор юм том пирамид хийгээд нөгөө дэлхийн 7 гайхамшиг гэдэг нэрэнд дор Expo яг өдөрдөж хийж исэн. Тэн дээр яг нэг юм Grand Prix авчихсан. Тэр бол айгүй бартагддаг бас нэг гоё түүх байдаг. Тэгэхээр энэ ивент энэтэй холбоотой ойлголтыг бас тэндээс авсан байх нь шүү дээ. Тий. Тэгээд бас нөгөө урлагийн юм дотроос нь гжигдээд идэх шиг 2 жил компани шинэ жилийг зохион байгуулж яг аль биесээр тэндээс ингээ бүр нэлээх хөтөлбөөнүүдийг хийжсэн. Тайзны хөтөлбөөнүүд. Тэр нь яг юунд хэрэг болсон бэ гэхээр аюу seasonal campaign-тай холбоотойгоор бизнес мэдээнүүд ч одоо нэг хэсэг алдаг байлаа шүү дээ. Тухайн. Тэгээд одоо энэ одоогийн баг рил юм уу да. За баг TV8-ийн одоо тэр юунууд дээр айгүйх ярьслага телевизүүдээр одоо ингээд телевизүүдээр ярьслага өгдөг. 25 дугаар сувг телевиз ETV энтрээр яг бизнес мэдээг өөрөө ингээд ярьслага өгөөд танилцуулаад юм гэдэг. Тэгэхэд ер нь бол айгүйх тийм олонний өмнө ярих, дэлгэцийн өмнө ярих гэдэг зүйлүүд дээр бол задарсан гэж боддог гардаг. Зүг. Нилээ тийм ээ төсөн шүү. Тийм зүйлүүдийг одоо тэгэл нэг шингээж явсаар бол тапууд орж ирэхэд бол тэд нэрийг улам л хуслаад илүү сайжруулсан шүү. Апууд 10 жил болсон гэж чинь бас л овоо урдсан шүү те. 3600 хоног юм шүү. Явсан. Апуус одоо суралцсан хамгийн өөрт үлдсэн шингээж авсан зүйл дурсамжтай зүйлүүд нэг байна. Тэрийг бол одоо чи бид тэр хоёулаа л мэдчихэж байгаа шүү дээ. Одоо би хөтлөгч юм чи би одоо асууя да. Одоо чи ярьдаа. Апу бол миний амьдралын одоо юу гэдгийг хүн 100 насалдаг бол миний амьдралын цэвэр 10% байгаа байхгүй юу? Маш үнцэнтэй 10%, хамгийн их суралцсан, хамгийн их боловсрсан. Тэгээд ер нь бол мэдээж энэ групп холдингийн систем, группийн системтэй компани бол хүнээ маш сайн сургаж хөгжүүлдэг, тэгээ ажлаас нь уйдахгүй байх боломжийг, их боломжуудыг сайн олгодог, дэмждэг. Тэгээ би түрүү хэлсэн тэгээ одоо энэ апууд бол намайг зүгээр энд ганц бардам хэлмээр санагддаг зүйл юу юм гэхээр намайг апугийн үүдний нохооноос ч эрдэнүүлийг захирал хүртэл одоо андахгүй. Тийм болтол нь би одоо тэнд олон нийтийн ажлуудыг нь хийж өгчсэн байна. Саяны тэр шинжилүүдийг бас хөтөлж ийсэн байна. 2-3 шинжил хөтөлж ийсэн. Үндсэн ажлын хажуугаар одоо юм сургалт хийх. Тэгээ би одоо бол тэр сургалтыг л нэлээх бүр яс махандаа шингэтэл сайн ойлгож байна. Олон өөрөө сурж болно. Тэгээ хүн сургана гэдэг зүйлсийг скиллийг бол хамгийн сайн хийж чадсан сурсан. Тэр ч үүднээс Апу Академиг яг цуг үүсгэн байгуулсан байх. Апу Академи одоо яг сургагч багш болсон байх. Тэгээд одоо тэгээ Майк Cockcroft гэдэг хүнээс яг хөгжлийн сургалтыг надад хэлсэн баг. Тэр бол одоо ингээд бас амар том мэдлэг. Миний тархинд байгаа зүйлсийг хинч авч чадахгүй. Тэрийгээ би өөрийнхөө одоо юу гэдэг эмоц, импрессацаараа бол хийж чаддаг болсон. Одоо Апуд байсан ижил хүчний менежерүүдээс би бол сургалтаараа бол мега скиллтэй байсан л гэж боддог. Тэрийг би сурч чадсан. Ижид Апуд техник шавтай л дээ. Бага шавтайс дээ. Зөндөө шавтай ш. Апугаас гарцсан ч зөндөө шавнар байгаа ш. Шавнарыг бас үйлдвэрсэн. Олон сайн багшийн хүчин тэгэл шавнарыг бас үйлдвэрсэн л.
Тусалтай түүхтэй компани шүү. Тий. За тэгснээ дараа нь ингээд урлагийн юм орчиж байгаа юм. За урлагаас хамгийн их суралцсан зүйл энэ одоо урлагийн галтгоонд хамтдаа ажиллах 6 жилийн хугацаанд өмнөх байсан баян мөнхтэй нэмэх нь өөр ямар ур чадварууд орж ирв, ямар өөр давуу талууд бий болчих вэ? Ийм нэг одоо юу гэдэг компанид удаан ажиллаад ирэхээр ер нь нэг жоохон хайрцагт ордог шүү дээ. Урлагийнх руу орж ирэхээр бол ямар ч тийм баригдах боломж зүйлгүй. Одоо энэ манай залуучуудын энэ дүүнэрийг хийгээд байгаа энэ клип энэ төр бол тэгэл зүгээр ингээл тойрч сууж байгаа л ингэчүүл яа чинь тэгчүүл яа гэж байгаа л ярьж байгаа л тэрийгэ бийжүүлж байгаа л хэлбэр байхгүй. Тэгэхээр нэг юм хайрцагт орохгүй сэтгхүү бол цар хүрээ бол ингээд юм ажайл болчих жоо бүр илүү ингээд юм open mind болчихдаг юм шиг санагдсан. Тэгээ ингээд ботчих юм бол хийж чадах юм байна. Яг энийг ингээд бодтой иллийг ингээд тий нэг яаж хийж болох вэ? Одоо бол ингээд бас нэг юу гэдэг зураг авахд хэцүү сценүүдийг одоо манай энэ видеоны графикийн залуучууд хүртэл тий AI-тай хослуулаад бүр илүү яг бодит мэдрэмжтэй юм шиг харуулж байгаа. Яг тэр сэтгхүү гарахын тулд ингээд би бол мэдээж одоо ингээд юу гэдэг яг зохиодог төрлийн бичвэр хийдэгээр нь ажиллаж авах манай дүүнер залуучууд одоо энэ урлагийн хүмүүсүүд тархин бүр ингээд үнэхээр супер задарсан явж байгаа байхгүй. Яг тэгээд нэр ингэж болох юм биш. Тэгвэл яг энэ зүйлийг нь ийм байдлаар corporate image эсвэл борлуулалт маркетингийн нэг юм кампейн руу бас холбож болох юм гэдэг санаагаар авч болох юм шиг санагдсан. Тэр бол ингээд айгүй сонирхолтой. Тэгээд хэм маягт ерөөсөй баригдахгүй байх юм билээ. Нэг цэвэр маркетингийн улсууд илээ шүү дээ. Нэг байгууллага тийм нэг ажлыг удаан хийчихлээр чинь ингээд тэрэндээ дасаад тэг бүх юм зүйлдээ амархан санагдаад тэг улам тухтаа санагдал тэг санал руу улам шигдээд нэгдэг шүү дээ. Тэг одоо бол 10 жил нэг ажил хийж байгаа урлаг руу яваад оронгуут л CD 6 жил хийсэн ч гэсэн байнгын сонирхолтой, байнгын сорилттой, байнгын шин зүйл суралцсан байдалтай байна л гэж ойлголоо. Гэнцтэй өстө сонирхолтой байна. Ер нь урлагийн хүн болт юм билээ гэдэг. Зүг. Окей, одоо дараагийн ойрын 5 жилийн төлөвлөгөө ер нь өөрийгөө 5 жилийн дараа хаана очсон байна гэж харж байна. 5 жилийн дараа юу? Одоо ямар ч нэг чохоо битээр нэг хамтарсан компанид агуулсан явж байгаа шүү дээ. Энийг бид хоёр бас нэг юм хөл дээр нь басгацсан нэг доороо нэг 2 3 ажил энэ ч юу юм те. За юу гэдэг бүүмэд ямар ч нэг юм үндэсний бас нэг юм үйлдвэрлэлтэй болцсон байна л гэж хараад байгаа шүү. Үйлдвэрлэл арах юм. Тийм үндэсний үйлдвэрлэлтэй тэгээд доороо баг нэлээ олон багтаа болцсон байна гэж хараад байгаа шүү. Гэтэ нэг тийм сүртэй групп гэхгүйгээр өөрсөндөө ингэж болдог. Бүх тухтайж ажлыг 5 тухтай амьдрил гэдэг бодол руу ер нь явж шít. Тэгээ яг хүүхдүүд бас оюутан эхний том маань оюутан болж нэг хэдийг бас илүү нэг гарын ганцхан 4-4-нд үрэх үүднээс тэр чиглэл рүү илүү хараа явчих болов. Тэгээ урлагтайгаа бас ойрхон л байж байгаа гэж бодод. Урлагийн ажлуудаа хийгээл. Окей. Хүүхдүүд гиснээс одоо манай баяны чи 3 хүүтэй. 3 хүүтэй. Тэгээ сайхан хам мэд түшигтэй хантай. Тэгээ одоо магадгүй 10 жилийн дараа 5 жилийн дараа бас хүүхдүүд чинь үзэж магадгүй. Тийм учраас хүүхдүүдэд зориулаад аавн гэдэг хэлэхүүгээр л яг дурсал болгоод үлдээч те. Манай подкастэнд хүүхдүүдэд зориулаад нэг 5 үг хэлэх юу гэж. Хүүхдүүдэд зориулаад хүүхдүүд бол шүү дээ. Би бол одоо ингэж л бодож байгаа. 3 хүү ирээдүйд айл гэр толгойлох те. Гэхдээ яг хүссэн зүйлээ хийгээд хүссэн зүйлийнхаа яг үр шимийг хүртээд явах нь л зүгээр бах. Хин нэгний одоо хүсэл сонирхлоо биш. Яг чи яг юу хүсэж байна? Дотор юу мөрөөдөж байна? Яг тэрнийг юу ч байсан чи зураач болж болно. Зургийн багш байж болно гэдэг ч юм уу те. Яг тэр зүйлээ л хий. Тэгээ тэрийгэ тултал нь хийгээрэй л гэж би хэлмээр байна. Угаасаа манай хүүхдүүд их л баг гэж би боддог. Яг өөрийнхөө дуртай зүйлээ л хий. Тэгээд хүн дуртай юм хийгээ явж чадах ямар нэгэн байдлаар бол амжилтанд хүрнэ гэж харж байгаа. Баярлалаа. Тэгээ зэн нэг өдөр үзэх байхаа тэгтээс гэж бодож байна. Сонирхолтой юм тий. Дахиад нэг их нэртэй бас нэг үг илгээч хүү. Их нэртэй бол угаасаа бүр чин сэтгэлээсээ талархаж явж байгаа. Одоо энэ бид хоёр чинь 6 сарын жил бүрийн 6 сарын 2-ны өдөр бид хоёр ер нь бол яг үерхэж ихсний бас ой байдгийг. Өчигдөр өнөөдөр чинь тий. Өчигдөр жишээ нь бид хоёрын 28 жилийн ой болсон. 28. Юу гэхээр бид хоёр одоо
дээр үеэс яг бүр 10 жилээсээ үерхэд гэр бүл зохиогоо. Тэгээд энэ 3 хүүхдийг өсгөж хүмүүжүүлээ явж байгаа. Тэгээ энэ хугацаанд эхнэр бол өөрийн карьерийг хойш тавиад яг цэвэр миний карьерийг дэмжих үүднээс 3 хүүхдээ эрүүл аюулгүй те өсгөж байгаа. Тэгээ би бол их нэртэй бол тэр болгон баярлаа гэж хэлж чаддгүй. Энэ бол яг одоо би ингэж явж байгаа гол хүчүүлэл яг их нэрийн хүчээр боддог тастай. Тэгээ миний ихнэр бол одоо яг миний бат найдвартай арт тал энэ 3 хүүхдээ өвдөж зовсон. Тэгээ мэдэндээ апууд те 10 жил ажиллахад орон нутгийн борлуулалтын дээр хэдэн жил нь байла. Томилтоор гараал явдаг те. Хамгийн дээдлэн 45 оны томилтоор яваад ирэхэд санаа зовох зүйлгүй. Хүүхдүүдэд хараад одоо байжсэн. Тэгээд яг нэг айсан нэг зүйл юу вэ гэхээр нэг баруун бүсийн томилтоор явж хахад нэг өглөө би зүгээр ингэ тийм төгшөөд сэрж исэн. Тэгээд утсаа нөгөө сүлжээг нь хаагаад унтчих. Тэгээ нээсэн чинь бүүн дуудлагч юу болов яаваа гэсэн чинь манай эхнэр 3 хүүхэдтэй өглөө үрээр 6-7 цаг үед видео коллоор орж ирдэг байхгүй юу? Машин дотор байчихсан. Юу хийж байгаа юм бэ та хэд гэсэн чинь нааг байхгүй нөгөө манай доотлын давхраас гал гарсан юм бэл. Тэгээд үүрээр 4-5 цаг үед манай хэд машинда яг угаартаа ингээ алдсан гэсэн. Хамар нь ингээд юм тортогтой байсан. Тэгэхэд хүүшээ би ч одоо юу вэ? Солиотой юм шиг ингээд бас ингэж хаяад явж болохгүй юм байна гэдэг дээр нэг жоохон цочроо авчихсан. Тэр эвгүй юм бэлээ. Ерэн зүгээр нөгөө олон давхар дээр гал гарахаар тий. Тэгээд ямар. Одоо бол ер нь би нөгөө аль болох хүүхдүүдтэй гэр бүлтэй хагас бүтэн сайн болгон цаг зав гаргахыг зорьсоор ирсэн. Энүүгээр хин нэгэнд юм үлгэр дуурайл үзүүлнэхээс илүүтэйгээр энэ хүүхдүүдэд дурсам бүтээ гэдэг юм явдаг. Тэгээ ер нь чи мэдхөлгүй нэг бахархууштай зүйлийг хэлэхэд бол 3 хүүхдээ аваад эхнэртэйгээ 21 аймгийг бүтэн үтсэн байна. Янзтай. Яг аялаад бүгднгөр нь явчлаа. Бүгднгөр нь яваад үтцсэн байна. Хүүхдүүдтэй 21 аймгийг үзүүлсэн байна. Тэгээд яг хуу түрүүн тэр 5 жилийн дараагүй эсвэл хүүхдүүдтэй дурсамж гэд хэлэхэд бол цуг байсан зүйл бол яг л тэр аяллаар дурсамжаар хөрсөнд нь үлдээд баг байхад аав ээжтэйгээ яг аялаа явж исэн тэр дурсамж нь үлдээсэй гэдэг үүднээс тэр дурсамжийг үлдээх хэмнэлийн зорилготой. Тэгээд 2016 оноос хойш би тасралтгүй жил болон аяллаар тэгтээ нэг яг л гэр бүлээрээ л 3 хүүхэдтэй их нэртэйгээ шууд ганц машинда хамаг юм ачаал яг юм аялагч гэр бүлээр явдаг. Тэгээ нөгөө хүмүүстэй явахаар бас хүн болгоны хүсэл сонирхол их нийцээд байдаг. Тэгээ ямар ч байсан миний гол зорилго юу гэхээр 21 аймгийг үзүүлчихье гэдэг зорилго байсан. Гадаад орныг бол хүсэн үсээгүй хүүхдүүд өөрсдөө дальчиг үрн ургаж гүцээ тэгээд яваад үзээд ирэх байлгүй. Заавал гадаад орн үзүүлэхээс илүүтэйгээр ийм аяллаар гэр бүлийн дурсамжийг үлдээл гэдэг юм зорилготой. Тэг нөгөө гэр бүлээр аялдаг чинь мэдлгүй явах уу зөндөл харж идэг ярьж ч байдаг. Тэгтээ 21 аймгаар тойрсон гэдэг ч юм арай дуулж амжууг байсан байх. Бас их хурдан амжуулсан байх шүү. Энэ яг нөгөө ажлын хажуугаар 16 оноос хойш ер нь бол аялсан. Хамгийн анхны аялал бол жишээ нь Өвөр хангаан Батүлцээгөр Улаан Цутгалангаас яг эхэлж исэн. Тэгэл нөгөө аймагуудаа үзэж явсаар байгаа л. Тэгээ хамгийн уртын аялал 2018 онд болж исэн. Тэр бол 19 хоногийн хугацаанд 5000 км 9 аймгаар тойрсон байсан. Баруун аймагуд 5000 км. Тий. Яг нэг Өвөр хангаа Баянгор Говьалтай, Хов Баяул, Явс, Завхан, Архангаа, Улаанбаатар гэдэг ирэх. Яг тэгж таарчсан. Өвөр хангаас эхлээл бас л нар зүг тариулаад ирсэн юм тий. Эцтэй. Тийм манай баярнаа чинь нэлээд үлгэрч шаа. Одоо хагасаа бүтэн сайн болгон гэр бүлтэй цаг зарцуулна. Тэгээ хүүхдүүдийнхээ бүхэл юмд оролцсон, сургууль соёлд нүгэн аавн нийлд бензин дугуйланд зөөнө гэл. За тэгээд эхнэр нь бас тэнд столжиган хан мэд тань гэдэг шиг л байдаг гэдгийг нөө 7 жилийн турш хажуугаас нарж ин да. Тэгээ сая тэр хэлж ин тэ хүүхдүүдтэй өвчснээ хийгээд өөрийнхөө зорилгын төлөө ингэ яваараа гэдэг санаа хэлж ин. Тэр сая би сая ч гэжтэй харсан хин инго томхоо гээд бодигийн тэмцээнд орсон байсан шүү дээ. Тэрийг хараад тэгээ яг л түрүүнийх бодогч илээ. За нөхөр яг л явуулж байгаа юм байна да. Бас гар те яг л өөрийнхөө сонирхлоор 62 дугаар анги хүүхэд шүү дээ. Тэгэхэд бодигийн тэмцээнд ороод явж нэгт чинь бас ер нь өөрийнхөө зорилгоор явах нь зорилгын төлөө хүслийнхээ төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлгоцсон явж байгаа юм байна да гэж бас бахархаж суулаа. Тэгээ нөгөө сүүтэй гүний унаг гэдэг шиг те. Тэгэл нөгөө нэртэй хүний зүтэй хөө гэдэг шиг бас ингээ хүн маань сайхан том болж байна доо гэд бодож суусан шүү. За энэ цамц ч одоо юу лээ? Энэ хаана харлаа энэ хүнийг чинь. Энэний талаар нэг. Энэ одоо нөгөө нэг яг энэ урлагтай холбогдуулсан бас зүйлтэй. 2000 ингээл нэг дээр үе юм явж байгаа юм шиг явах гэдэг.
энэ одоо энэ жил энэ сахалтай клубыг одоо юм логог зураад тэгээ нэг юм community үүсгээд 10 жил болж байгаа юм. Тэгээд би одоо жишээ нь юм сахалтай тий боддог байсан. Яг нөгөө Mobicom-д ажиллаж байсан шүү дээ. Тэгэхэд айгүй төвхтэй. Өглөө болгон сахлаа хусна. Улаан зангиага зүүн цагаан замцаа зүүн тэгээд сайн байна уу тэнд яваад тасрах гэх ингэ байждаг. Тэгээд сахлаа хусгаас сүлдээд ингээд юм залхаад ерөн зүгээр ингээд юм офисын ажил хийхээр та хэд маань эргээд бас бодоод үзээрэй. 2016 оноос өмнө ер нь бол ийм сахалтай хүмүүс ийм ховор байсан. Урлагийн хүмүүс гэхээр сахалтай үстэй харагддаг байсан. Тэгээд би ер нь бол энэ нүүрэн дээр ургаж байгаа энэ үсийг ер нь ягаад зүгээр ингээд байгалийн жамаар ургуулж болтгүй ингэж бодоод тэгээд гадныхан ер нь ийм янз бүрийн сахал ургуулдаг юм хум байна уу, клуб мөлөв байд юм судалж үзээд тэгээд ийм гадныхан зөндөө олон байдаг юм байна. Тэгээд ийм сахалтай улсуудын бүр парад, фестивал ч энэ төр болдог. Тэнгүүт би 2016 онд ер нь Монголын сахалтай залуучууд гэдэг ийм клуб шиг юм байгуулад энүүгээрээ тэгээ сахлаа арчлах, ургуулах ийм юмнууд явуул яадаг юм бол гээд. Тэгээд бас эргэн тойронд найзуудын хүрэл бас нэг 4-5 сахалтай залуучуудтай нийлж нэг орой сууж агаад ер нь ингэгээд тэгээ одоо энэ логог AC-гээд найзтайгаа сууж агаад зураад хоёул ер нь ингэж тэгээ сахлаа илүү нэг жоох модерн буюу юм юмартай хийгээд тэгээ Монгол бас агуулгатай байх хэвээр. Тухайн үед яг юм босоо Монгол хүчтэй Монгол сахалтай агуулгатай гээд тэгээ лого маань сүүлд үл яг манай их хоёргээ дизайнер найзууд илүү гоё сайжруулад хээ явуулсан мэд өгсөн. Тэгээ одоо өдөө 10 жил болсон байна. Тэгээ энүүгээр ер нь дэгитэйгээ анх танилцж ирсэн. Би 2016 оноос 19 оны хүртэл жилд яг энэ сахалтай клубын чиглэлээр 4-5 ивент хийдэг гэсэн. Хамгийн том ивент бол жил бүрийн 11 сарын 1-ээс 11 сарын дуустал No Shave November гэдэг юм ивент болдог. Тэр маань болохоор дэлхийд даяар 2006 оноос хойш No Shave November буюу November гэдэг нэртэй юм аян өрнүүлдэг. Энэ юу вэ гэхээр сахал үсээ хусахгүй арьсан амраа гэдэг. За энэ дээр тэгээд мэдээж эмэгтэй хүмүүс ч гэсэн нөгөө биеийн илүүдэл ус wax, bikini wax одоо биеийн илүүдэл ус шар үсээ ингээд авдаг те тэрийгэ болоод тэр нь зарцуулагддаг мөнгийг хорт хавдрын эсрэг санд бас ингээд юм хандуулдаг юм аян 2006 оноос илүү те 3 оноос ч илүү үсгээд тэгээд явж исэн юм бэл. Тэгээд энүүгээрээ одоо ингээд арьсан амраа тэр мөнгийг бид нэр сайн үсээ зарцуулна гэдэг. Тэгээд тэрийг нь Монголд анх таниулъягээд тэр ивентийг 11 сард хийгээд тэгээд энэ сахалтай нэлээд олон залуучуудыг Facebook дээр ингээд нэгтгээд энэ хувцаараа жигтрээд сахалтай зулсаар өнгийн сахал гэдэг одоо шинжилүүдийг хийж ирсэн. Тэгээд за бас энэ нөгөө өв уламжлал гэдэг зүйлийг би бас аль эрт 2016 оноос хойш их энэ сахалтай залуучуудтайгаа нийлж аягүй хийдэг ус. Тэгээд сахалтай биелгээ гэдэг ивентийг бас жил болгон цагаан сарын дараа бүгд юм Монгол дээлтэйгээ тухайд гандан вив гэж болдог. Тэнд ингээд юм хадууны хомоол буугуулад одоо надтай тухайн үед бас яг цуг хамтарч зохион байгуулж исэн хин бол дэртэн гэ залуу байна уу? Одоо нэг бас яг Монгол өв соёл гэдэг ярьдаг. Нөгөө халуун цус гэдэг нэг залуу байдаг өсөн ш нэг тулгаа болоо нэг бас тэр залуу маллуутай цуг хамтарсан тийм Монгол өв соёлыг агуулсан. Монгол юм хөннөө хөтрөг дээлмэлийн өмсөө сурталчлаад тим ивент. Тэгээд 3 сарын 8-нд зориулсан цэргийн зал нэртэй тим ивент. Тэгээд саксны 3 эсрэг 3 гэдэг гих мэтлэнгээр жилд нэг 3-аас 4 ивентийг тасралтгүй 3-4 жил хийсэн. Тэгээ энэ community-д манай дээг чинь бас сахалтай тэгж яваад дээгтэй анх танилцж ирсэн юм. Тэгээ одоо ингээд сахалтай залуучуудыгаа миний тэр Facebook-ийн пэйж дээр бас байгаа Монголын сахалтай залууч тэнд ороод харуул яг хуучны түүхүүд бид энэ чинь бас сахалан зориулсан дуу хийчихлаа. Тэгээд ийм merchandise бол хувцсуудыг гаргадаг. Тэгээ энэ одоо футболт малгай, ийм хүүти, жакетууд ингээ гаргадаг. Тэгээд ийм нийгмийн сайн сайхны төлөө бас нэг ажлуудыг хийдэг. Сонирхлоороо нэгдсэн залуучууд ингээд энийг бол анх яг бүр үүсгэн байгуулад одоо болтол ингээд ямар ч гэсэн merchandise-уудаа гаргаад social page хөтлөөд явчих. Тэгээд энэ хөдөө явж явах чи одоо эн чинь сартай мал байдаг штэ. Футболт бас байгаа. Тэгээд өмсцэн хүмүүстэй таараад байдаг байхгүй. Тэгээд би энэ ч гоё байна да гэдэг. Айгуу содон тэгээд өмсчихлээр бас их гоё хүнд зүртэй гоё харагдах. Гоё чимэг болдог. Шүү. Энэ нэг брэндинг баянчд оюуны үн чүмчийг авчихсан гэдэг тийм өөрийн бий болгосон брэнд. Тий. Шүү дээ. Тэгээд тэрүүгээрээ ангарч ирсэн байна. Бас их сайхан харагдаж байна. Баярлалаа. Тэгэхээр ч одоо урлагтай холбосон зүйл байх нь биш үү дээ. Тийм сахалтай залуучууд гээд
холбоо илүү төрөмс байгууллага. Клуб төрөмс байгууллага гэж тавьж байгаа. Тэгээд одоо ирээд үйл ажиллагаа сэргэх юм байна те. Тэгээ яг хаа энэ жил нэг 10 жилийн учраас би нэг 3-3 сагсны тэмцээн нэг намар хий гэж бодож байгаа. Тэрэнд ер нь бол нэлээд их залуучууд нэлээд идэвхтэй оролцдог. Өмнө нь бол одоо тэр ивентүүд дээр бол нөгөө тухайн үедээ шинэ содон соргог байлаа л та. Надад тухайн үед одоо ороогүй нэвтрүүлэг гэж байхгүй. Айгүйх нэвтрүүлэгд орж байлаа. Тэгээ зарим сахалтай залуучуудаа нөгөө киноны олонний хэсэг дээр холбож өгнө, клипүүд дээр, рекламууд дээр айгүйх тийм залуучуудаа бас би өөрөө ч гэсэн нэлээд олон клип рекламууд дээрийг нь сахалтай дүр төрхөөрөө хүмүүсээ бөөгнөж ингээд тийм агентлаг шиг байдлаар зурчлах байдлаар хүмүүсийг хөнгөж өгдөг байсан. Зураг авалтуудад оролцох гэдэг ч юм. Хамгийн супер зургууд одоо Short Men's Collection-ы 20 жилийн зураг авалт. Тэг яг энэ нөгөө сахалтай клубын туйлын зорилго юу гэхээр их хотын залуучууд нэгдүгээрт өв соёлоороо бас гоёж Монгол хувцаараа гоёж болох юм байна. Дээрээс нь нөгөө одоо яг пижак костюмыг зөв хэрэглэж илүү гоё тэгжин хотын гэдэг ийм стил жан лайфстайлыг нь тодтогч өгөх. Тэрэн дээр нь ингээд залуучуудаа ингээд урайлаг болоод ингэж гоё хувцлах хэрэгтэй шүү гэдэг зураг авалтуудыг айгүй хийж өгч исэн. Түүхтэй юмнууд байгаад байгаа. Зөв. Яг одоо урлагаас гадна эрхэлж байгаа ажил бол борлуулалтын чиглэлийн зөвлөгөө үйлчлэг үзүүлж байгаа. Тэгж байгаа. Тий, одоо манай хилээс жоохон мэржлийн мөрөө жоохон орчих л да. Бүхэл байгууллагууд чинь борлуулалтын үр дүнгийн төлөө зорддог. Тэгээ тэрнийг мэдээж борлуулалтын баг нь хийж гүйцэтгэж байгаа. Тэгээ та хэд үйлчлэг үзүүлж байгаа компаниуд дээр эсвэл ер нь таньж мэддэг байгууллагууд дээр борлуулалтынх нь тулгардаг хамгийн хэцүү зүйлүүд нь юу вэ? Яг одоо нөгөө ийм байгаа. Мэдээж апууд дээр байхад бол ингээд нэг юм гадны туршигдсан соёл буюу одоо нэг юм ноу хаа байгаа дээ шүү дээ. Тэрийг хэрхэн сайн яг Монголын хөрсөндөө хувиргаж чадсан компаниуд илүү амжилттай яваад байгаа юм шүү. Бид хэд нэг юм уламжлалтаараа ингээд явцсан. Одоо ингээд жижигхэн зарим компаниуд болохоор ингээд наад захын юу гэдэг борлуулалтыг төлөөлж байгаа худалдааны төлөөлөгчнөр одоо чиний төсөөллөөр ингээд юм юу байж болох вэ? Нэг юм снайп малгай хүүтий өмсцэн тий. Би одоо нэг худалдааны төлөөлөгч байна гэж төсөөллөө л дээ. Тэнгүүт нэг юм пүүцтэй тий, джинс өмдтэй. Тэгээд манай худалдааны төлөөлөгч очиж байгаа. Зүгээр ингээд энгийн наад захын би зүгээр одоо энэ 2-3 компани дээр ажиллахад бид тэд эхлээд наад захын гадна талаасаа тийм юниформ хувцснаасаа ингээд тий нөгөө монголчууд гэдэг шүү. Юу гэдэг вэ? Ухаанаар нь ухаанаар нь гэдэг шиг тий. Ийм зүгээр зүйлсүүд ажиглагдаад байгаа. Жижигхэн боловч тэр өөрөө эргүүлээд компани байгууллага төлөөлж байгаа ард нь одоо зөндөө олон хүмүүс төлөөлж энэ зүйлсүүдээс нэгдүгээр эхлэх ёстой юм шиг байна. Хоёрдугаар гадны одоо юу гэдэг яг энэ франчайзингийн эсвэл дистрибьюторын компаниуд дээр энэ брендийг яг ингэж нэвтрүүлэхэд ингэж худалдаалахад тийм зориулсан гайдлайн байвал тэрийг нь бас хувиргаж шингээж Монголын хөрсөн шингээж явбал илүү зүгээр. Тэгээ бусад томоохон компаниудаас суралцах, тэгээ санаа зовхоогоос суралцах гэдэг байдлаар явбал илүү хурдтайгаар өөрснийх нь одоо юм дараагийн түвшний хөгжил нь гарч ирэх юм болов уу гэж би зүгээр ажиглагтаад байна. Одоо жижиг компаниуд дээр гарч байгаа мерсер юмнууд бол ерөнхийн нэг юм харагдаад байл. Би бол одоо тэгэл аль болох нөгөө гадна апугаас гараад жишээ нь Тесо дээр Милко дээр очиход бол Милко дээр яг борлуулалтын багийнхан дам бол ингээд юниформжуулаад тий логотой чи ингээд энэ компанийг төлөөлж байгаа гэдэг одоо бид эдийн нэг юм зураг байдаг яг цэнхэр юм өнгөтэй Милко гэсэн логотой хувцаар чигдрүүлээ. Тэгээд нөгөө Майкл Кокрофт захирлын нэг өгчээсэн зүйл юу гэхээр яг хинч байсан зүгээр дүнгэж төгссөн төгсөгч байсан юу ч байсан яг тэр нэг юм хайрцагт оруулаад зөв сургаад яг голтрлоор нь цагаан цаасан дээр яг энэ стандартын дагуу ингээд явна гэдгийг заагаад өгчүүлэх зүгээр юм санагдаад. Тэгэхгүй болох нөхдүүд бас ингээд юм хар туршлагаараа яваад хэрэглэгч харилцагч юу гэсээд байгааг бас сайн мэдэхгүй юмнууд бас яваад байх шиг байх. Хараад байхад. Тэгж. Тэнд жирс сажиг юмнуудаас за энэ яах вэ гэж боддог зүйлүүд нь яг үүндээ бас тухайн байгууллагыг төлөөлж байгаа гол хүчин зүйлчээд байдаг. Тэр болгоныг анхаарах хэрэгтэй гэсэн санаа гэж ойлголоо. Санал нэг. За өөр юу байла? Асуулт уу? Тий, асуултанд дээр чинь. Тий, одоо ер нь борлуулалтын салбарын борлуулалтын функцтэй ажиллаж байгаа хүмүүс тулгарч байгаа асуудлууд юу байна вэ? Нөгөө үйл ажиллагааны чиглэлээс л их хамаарат ах шиг байна. Компаниудын одоо би чинь сая 23 оноос ч хойш юун дээр ажиллаж байна да. Милко гэдэг одоо энэ үндэсний аарцсан бүтээгдэхүүн
Тэгээ арцсан үрэл ингэний ундаа хоормог одоо энэ төр дээр ажилласан байна. Жүүс чацраны жүүс хүмүүс гэдэг илүү тийм нөгөө софт дээрийн төрлийн бүтээгдэхүүн дээр ажилласан байна. Тэгээд сүүлд тэр нөгөө Монгол мейд гэдэг гар аргын органик төрлийн одоо яагаад байна л та хэрэглээний тренд бас эргүүлээд үндэсний үйлдвэрлэл органик гэдэг зүйл рүү их яваад байгаа шиг байна. Тэрийг нэг зөв цэгийг гатгаад гаргаж ирээд яг зөв таниулж чадах юм бол хэрэглэгч сувгууд нь айгу бэлэн хүлээлттэй болцсон баг шиг. Сая манай та нарын тоглолтын дээр Сахалт гэдэг брендийн мундаг тийм сэтгэлтэй залуучууд гарч ирж байгаа байхгүй. Тэнд нөгөө Монгол өв соёлоор яг ангарч ирж байгаа залуучуудад өрөмтэй борцог. Тэгээд шимийн архитай юм коктейл. Тэр ингээд юм сонирхолтой байхгүй. Тэнд залуучууд яг тэрийг намсаж үзээд гэдэг шиг яг моментоо сайн мэдрээд гаргаж ирж байгаа брэндүүд ч юм уу илүү мэдрэмжэн дээр суурилсан маркетинг ажлуудыг бас хийхэд илүү зүгээр байх юм болов уу гэж хараад байгаа. Одоо манай бизнес хамтрагч дээр Жавхаа маань одоо жишээ нь V гэдэг компани дээр бол ингээд маш мэдрэмжтэйгээр богино хугацаанд илүү юм өөрчлөлтийг зах зээл дээр брэндүүдийг танилцуулж гаргаж ирж байгаа. Одоо тэр Subroco гэдэг брэндийг хүртэл ингээд нэлээд далаацтайгаа тэгтээ ултай суурьтай айгуу сайн гаргаж ирж байгаа. Жижигхэн маниавартай одоо энэ борлуулалтын баг удирж байгаа жижиг компаниуд ч гэсэн мэдрэмжэн дээр суурилсан байдлаар те яг энэ нөлөөлөл яг энэ тоглолт руу ч юм энэ маркетинг зөв төсвөө зарцуулж чадах юм бол илүү амжилттай байж чадах юм шиг харагдаад байна. Тэгээ энэ урлагтай аюу тийм хосолдог болчиход байна шүү дээ. Сая би өөр урлагтай явж байгаа учраас брэндүүдийг аюу сайн холбож байгаа. Энэ тандер одоо жишээ Шира гэдэг үндэсний одоо тэр шар сууны чихрэн дээр ингээд явж байгаа. Тэнгүүд яг нөгөө гигэн гэдэг бишээ хермер гэдэг дууных нь зохиолтой нь ер нь давхцуулаад яг TVC хийж байгаа. Тэр нь аюу хөрхөн мэдрэмжтэй. Хүмүүс яг нөгөө дууны аудиенс нь сайн байсан, уран бүтээлч өөрөө өндөр байгаа. Тэнгүүд энэ талд явж байгаа маркетингийн сувгыг баятах болчихж байгаа. TVC-тэй холбогдчихж байгаа. Төрийн банк бас яг тийм реклам хийлгэж байгаа. Гэхдээ зохиолыг бол манай продакшн баг гаргаад өгч байгаа. Тэнгүүд ингээд хийчихэнгүүд хүлээгээд авчихгүй. Энэ хүний энэ дуунууд ийм хийт байгаа юм чинь TVC-г анхаарчих юм. Энэ дунд нь харин нөгөө үйлчлэгнийхээ типүүдийг тагтаад өгчих хэрэгтэй юм байна. Зөв инфлюенсер, зөв уран бүтээлч яг олж ажиллаж чадах юм бол илүү супер болж чадах юм байна. Гэдгийг хараад байна. Харин одоо энэ бүтээгдэхүүнчлэгийг олон нийтэд үр дүнтэй өргөхөд нэгдэл олонний анхааралд байдаг тэр уран бүтээлч хүмүүсээр дамжуулаад зөв хэлбэр төсөөлөл өргөжүүл нэг үр дүнтэй аваад байгаа. Тэгээ зарим нь яг уу андуурж энэ дүр тэмээ ядын буруу зураг тоглож санагдаж байгаа. Гэхдээ мэдээж зөв ашиглавал энэ чинь одоо юун төлөө урлагийн хүмүүс ч олон дүнд байдаг лээ те. Тэр дунд өөрийнхөө бүтээгдэхүүн зөв шигтгээд өгөх юм бол хүмүүс төрөхөд тустай болох нэ. Тэгээ одоо компаниуд чинь өөрийнхөө бүтээгдэхүүндэд зориулаад дуу хэлэгдэг болсон баг шүү дээ тий. Тийм зөндөө олон чинь таанд ч одоо бас зөндөө олон хэд хэдэн компани дуу хийгээд танаа лейблийн ер нь тэр талдаа илүү мэрэгчсэн байна уу? Тийм бах. Ер нь нэлээ олон захиалгын дуунууд байгаа шүү. Тэгээ тэр нь бас нөгөө агуулгын харахаар нэг юм ямар ч туршлага биш зүгээр л гоё дуу байгаа байхгүй. Тий. Тэр дотор тэр бүтээгдэхүүн яг өөрийнхөө байр суурийг болоод хөнгөх ингэж явхад хүмүүст эргээр хүрчихэж ах шиг байна. Хандлт нэг өндөр байт юм л шүү дээ. Яг одоо тэн чинь ийм хоёр төрлийн байгаад байна. Зарим нь ингээд ийм улаан цайм явчихаар тэр дууны яг өөрийнх нь нөгөө нэг ийм амин сүнсгүй болгочих гээд байдаг талтай. Тэгжил болохгүй. Уран бүтээлч одоо яг захиалгын дуу хийж болно. Тэн дээр нөгөө бүтээгдэхүүний дүрсний харагдж болно, хэрэгжилж болно гэдгээ зөвшөөрөөд аюух тийм keyword өгөх гээд байдаг талууд бий компаниуд. Тэгэх юм бол жоохон нялсан болчихно. Яг зөв юм болох чадахгүй. Дараа нь тэртээ дууныхаа хэсгээс өөрснөө гоё ашиглаад явчихдаг болж байгаа байхгүй. Тиймэрхүү юмуд бас ажиглагч л ярьдаг. Одоо компаниуд бол нэлээд их тийм дуунууд хийлгэсэн юмуд байгаа бах. За одоо энэ урлагийн салбарт орж иж байгаа залуу уран бүтээлч артистууд яавал одоогийн од болон гэлзэж байгаа энэ жишээ тандарч гэдэг юм уу эдгээр шиг болох вэ? Юуг анхаарал зүгээр вэ? Өөрөө продюсинг хийгээд дууг нь бичээд өөрөө бол угаасаа шүлгээ бичиж байгаа. Хуучныг бодох юм бол энэ одоо цагийн энэ уран бүтээлчдийн нэг давуу тал нь юу гэхээр аяа өөрөө хийж чинь шүлгээр бичиж байгаа. Хуучин яадаг гэсэн бэр нэг алдарт гүр базар балхачаа хоёроос за ариуна дуулаарай тэр нь ганцхан ариуна дуулдаг хүн байхгүй. Одоо болохоор энэ манай энэ өөрсдөө юм байдаг залуучууд бүгд өөрснөө хийж байгаа. Энэ нь амар давуу тал болсон. Гэхдээ эндээс өөрснөө нэг юм соргоор мэдэрч хийт уран бүтээл гаргана гэдэг нь л юм онцлог баа шүү. Та хэд одоо анзаараарай. Энэ Вандебо, Гангбэй гэдэг чинь ингээд яг нэг үеийн бүр тархийг татгацсан. Бүр ямар ч тохиолдолд
сүнсэн тэр хүмүүс ингээд яг дуугийн сонсно. Morning Star тусдаа. Яг тийм тусдаа сүнстэй хүмүүс явцсан байгаа байхгүй. Та нар ихэр нөгөө нийт масса бацсан. Ийм байгаад. Харин тийм тэр Wandibur тэр ганг боёр чи амар од билээ шүү дээ. Амар штэ. Амар од билээ. Нэгдүгээрт гоё тууштай байх. Тийм тэгээд мэдээж нөгөө мэдрэмжэн дээр суурилсан анахан бол ингээл дуу хөгжмөө өөрснөө сайн зохиох хэрэгтэй. Тэгээд хамгийн гол зүйл баг. Арын баг. Тэгээд одоо юу гэдэг энэ брендийг бий болгох инженер, камерын дээр нэг хүн, тоочн дээр нэг хүн байгаа шүү дээ ажиллаж байгаа. Тэрэн шиг одоо ингээ багаа сайн бүрдүүлж чадах юм бол одоо ингээл тоонотол амжилттай явна багийн хүч та нарын саяны том тусал гэвэл ингээд сая тэгэл тоглолтын ард гарахад баг ингээл тооцоод үзнэгүүд 1000 орчим хүний бүрэлдэхүүн байдаг байхгүй. Тайз, дэлгэц хөгжмийн угсралтын баг, цэвэрлэгээ, бүжигчид, хоор дуучид, үндсэн одоо ингээл арай алт мал гэд анзаараад байна. Тэгэхээр баг л хамгийн чухал. Би биш бид гэдэг сэтгхүүтэйгэр тэгээд нөгөө red flag хаан зоож чадах юм. Тэрлүүгээл яг бүгдөө дайрах хэрэгтэй. Багаар л тоглолт юм. Тэгэхгүй нөгөө монголчууд ч айгүй тийм утга агуулга бүхий зүүрс зүү хэлдэг байсан шүү дээ. Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэдэг шиг. Ерөөсөө баг. Тий. Хамтдаа гэдэг сэтгүүтэй уушаа явцгаа яаж байгаа юм бэ? За одоо юуны тонти менежер эсвэл тухайн уран бүтээлчийн менежер гингүүтэл надад бол одоо тэр хүнийхээ өмнөөс гэрээлтлийн хийх, уулзалтууд нь оролцох гэдгээр төсөөлөгдөд байгаа юм. Гэхдээ бидний мэдхгүй тэр уран бүтээлчийн менежер гэдэг ажлын ард юу өрнөдөг вэ? Ямар ажлууд дээр ер нь яг менежер гол үүрэг оролцоог бий болгож байна. Харилцаж байна. Мэдээж нөгөө брендийг уран бүтээлчтэйг нөгөө холбох гүүр хийн. Тэгээ эхний нөгөө нэг юм гэхдээ ингэн л дээ. Уран бүтээлч өөрөө эхлээд юу хийж байгааг аягүй сайн сонсох хэрэгтэй. Ер нь бас юунд дуртай юм. Ямар одоо жишээ нь амттан байлагт ямар амттан дуртай юм те. Ямар өнгөнд дуртай юм те. Ямар одоо брендтэй илүү цогцох юм гэдэг үүднээс. Одоо энэ нэг гоё нь юу вэ гэхээр Instagram, Facebook энэ чинь insight гэдэг нэг гараад ирчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд тэндээс нь бэкграундыг бас харах хэрэгтэй. Судлаа өөрөө айгүй сайн судлах хэрэгтэй л дээ. Хэдээс хэдэн насныхан дагж байгаа юм. Гендерийн хувьд ямар хуу гендерийнхэн байгаа. Тэнгүүд манай уран бүтээлчийг ийм хүмүүс ингэж дагж ингэж уран бүтээлийн сонсд юм байна, дагд юм байна. Тэгвэл энэтэй холбоотой ойролцоод брэндүүд юу байж болох вэ? Тэгээд тэрийг уран бүтээлчтэйгээ зөвшөөрлцөөд ярилцаад ийм брэндтэй хамтарч ажиллах вэ? Энэтэй ингэ санал тавих уу гэдэг юм гаргаж ирээд тэгээд брэндүүд рүү ерөн санал болгоно. За танахтай хамтарч ажиллавал яхаар байна. Эсвэргээрээ бас яг энэ судалгаагч нөгөө мэдээж борлуулалт маркетинг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа маркетинг компаниуд ч гэсэн залуучууд нь ч гэсэн судлаад за энэ брэндээр хамтарч ажилласан юм а гэд. Тэгээд нэг юм ядаж нөгөө юм өөрсдийнх нь уран бүтээлчийн хүсэж байгаа хүслийг нь цаад брэнд өөрөө хүсээд нийцээд хоорондоо цогтчихвэл зүгээр шүү дээ. Тэгээ хэрвээ би өөрөө одоо юу гэдэг нэг юм амчглаад нь дургуйч юм амттан дургуй хүн бол амттантай ингээд хамтарч ажиллацаа гэдэг үгүй шүү дээ. Хийхгүй шүү дээ. Гадныхан ч гэсэн одоо нөгөө тэгдэг үстэй юм нөгөө тестинг үзчихэд дараа нь хүн сурчлах нь зөв юм а гэдэг нэг ёс зүй бааш. Тэрнээс өөрөө хэрэгжилж үзээг мэддгүү зүйлсээ ингээд сурчилж ярих нь бол тийм. Энэхэнд бол уран бүтээлчдэр суурилс яг брэнд гэж хараад судлаасаа хэрэгтэй. Тэгээд тэрийг юм гоё танилцуулга бэлдээд те. Тэгээд за бүгдөө ингэж хамтарч ажиллавал яхаа вэ гэхээр гэдэг юм. Ер нь уран бүтээлчийг хамтарч ажиллах боломжтой байгууллагатай холбох гүүрийг тий хийх юм байна. Гүүр, тохиролцоо, тий гэрээлцэл тэгээд нөгөө хувариудыг нь гаргаж өгнө гэдэг ч юм тий. Бас ажлын зохион байгуулалтын дээр нь оролцох нь шүү дээ. Окей. За ийм олон ажлуудыг ингэ зэрэг хийж байна. Энд чи одоо бас нэг биеийг хит хуваах юм бэ те. За энэний хажуугаас хобби гэж юу байна? Хоббинд хоёр цаг зарцуулж амжиж гин үү? Тэгээ одоо нөгөө хамгийн гол хобби түрүү сахал ургуулах, сахлаа арчлах байлаа шүү дээ. Тэгээ одоо бол яг сүүлийн бараг 7-8 жил бол яг цэвэр аяллаа хоббитэй болж байна. Аялах. Ерөөсөө эхнэр хүүхдүүд аваад аялдаг. Энэ бол одоо юу гэдэг нөгөө камплал явчихна. Одоо хүмүүс ингээд хөдөө гадаа аялахаараа нэг жуулчлалын бааз дээр очиод нэг тавтах байдаг шин. Би болохоор тийм биш. Зүгээр ингээд явж байгаад голын хажууд яг майхнаа босгоод тэгээд галаа түлээд тхэн илүү кайфтай. Энэ нөгөө эхнэр бит хоёр нөгөө одоо айгүй олон жил болсон ба шүү дээ. Танилцаад үерхээ суугаад гэдэг чинь. Скаут дээр анх танилцчихсан. Оо тийм.
Тэгээд энэ скаут гэдэг юм одоо болтол тарих нь байд юм шиг. Яг камплаад яг нь илүү гоё дурсамжтай. Очоод голын зах дээр нуурын ирэг дээр аргалаа түгээд, модоо түгээд тэгээд 3 хүүхдээ чинь гүйлгэж шít. Том хүүтэйгээ би майхнаа барьчих нөгөө 2 жижиг чинь тэндгээр аргал маргал түүж ирээ гал хээж хоол тэнд бэлтэж яана гэдэг. Яг тэр аяллаа мэдрэмж нь аягүй гоё байна. Өөртөө бүгд нь хийгээд энэ оронд гоё дурсамж бүтэж байгаа тийм. Энэ ер нь 100 болохоор л ер нь аяллаа гэж зорддог. 100 болгонд аялдаг. Гэхдээ одоо бол юм өвлийн аяллыг бас сонирхож байна. 24 онд нэр анх удаа эхнэр хүүхдүүдтэйгээ үр хөвчтэй аялал хийсэн юм. Шууд дотроо. Тавуулаа ингээд үр хөвчөө өрөөд боон суугаад гэрээнээр ингээд гүүж гарч мараад тэгээд цаашаа нэг унтлагын автобусанд суугаад тэгээд Бээжингийн Universal Park амтны үрэлэн ингээд тэр айгүй их тийм супер дурсамж болсон. Хүүхдүүд гадагшаа яг тэгж нэг юм чаленжтай. Нэг аялын компаниар гэхээс илүүтэйгээр тэгж явах нь бас адал явдалтай. Гэтэ яг рисктэй юм биш л дээ. За энэ зууны аялын төлөвлөгөө юу вэ? Энэ 100 гарч амжсан байгаа юу төлөвлөгөө? 100 гэхээс илүүтэйгээр намар нэг аялахаар одоо манифест хийгээд л яваад байгаа. Тэрний юу гэхээр Шанхай Диснейленд рүү өнгөрсөн жилээс хойш тий яг одоо энэ Бээжин явсан шиг явах сонирхол би бодож байгаа. Тэгээд ер нь бол Монголд бол нэг өвзээгүй газар болчиход байна л та. Тий. Яг хөө мэдээж ойр зур бол гоё агаар салхиндаа гарна. Хүүхэд нөгөө том хүүхэд оюутан болж байгаа. Тийм учраас нөгөө сургууль соёлынхын юмнуудыг нь хөөцөлдөхгүй. Би чи ингээл 6 сарын сүүлээр гараад аялаа явчихдаг болохоор одоо энэ жил бол яг нөгөө Яэш гэдэг юм руу илүү цуг байж байгаад тэгээд ойр зурхаа аялж амарч байгаа л. Тэгээ урлынхантайгаа бас нэлээ хийчих би өөрөө солиороод явчих واخ уу. Тэгээд намраас бол ялтчгүй Шанхай Диснейленд, Хонконг гэдэг чиглэл рүү бодож байгаа. Бодож байгаа биш ер нь бол төлөвлөлөө тараа явчихна. Дээрээс. За аялал чинь хүүхдүүдэд одоо ер нь тэгээд хүн дурсамжлалдаг шүү дээ. Тэгээд энэ манай хамтран ажиллагч интерномын бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа. Латин Америкийн алдарт зохиолч Хуан Рульфо гэж хүний бичсэн Педро Парама гэдэг ном байна. За энэ номон дээр хүний амьдрал тохиолддог сайн муу, жаргал зовлон, үнэн худал хуурамч гэдэг энэ бүх шийдвэрүүдийн талаар үйл явдлын талаар гардаг. За тэгээд эндээс хүмүүс хүн өөртөө дурсамжтай өөрийнхөө зорьсон зүйлийн төлөө хичээл зүтгэлтэй явах нь зүйтэй юм а гэдэг мэдрэмжийг авах агуулгатай юм байна. Тэгээд өөрөө уншаад мөн хүүдээ бас уншуулаарэ гэж баярлалаа. Нэр ном унших хоббитэй юм биш. Одоо нөгөө манай эхнэр бол тим ном, ийм ном гэдгийг шууд аваад өгчдөг. Аюур зааны бүх цуврал номуудыг авч уншсан. Хамгийн сүүлд тэр нөгөө сүнсний том ёо гэдгийг уншсан юм байна. Ном уншиг бас удчих. Гэтэ ном унших аюу дуртай их ажилтай л байх шиг байна л та. За энэ нэг сонирхолтой ном баг шиг байна. За тэгээд энэ намрын аялалд амжилт хүсье. Ойрын 5 жилийн зорилгоо биелүүлээрээ хийж бүтээж байгаа ажлыг нь хараад хүндлэнгээс үргэлж бахархаж явдаг шүү. За баярлалаа. За баяр. Танаа хамт олонд амжилт хүсье. За. Audio Jungle.